Миний шэс сүрэдэн Миний бас сүрэдэн Миний боже сүрэдэн Толгомдодэн Бэно. Бэна байх юм аа. За сайн байна уу? Юу байна? За бэлээ юм уу? Бэлээ бичиж байгаа шүү дээ. Бүр чи хоёрыг тэний подкаст инхийнтэй нэг юм. Угаасаа л яг байна уу гэх юм ойлгомжтой. Ерөөсөө ярьж байхгүй өмнө ямар нэгэн юу бэлдэх мэлдэх юм байхгүй зүгээр байгаагаараа хустагнаас. Яг хүмүүс ингээд нөгөө нэг хамт хов бодож байгаа юм шиг мэдрэмж төгдөг байх тийм нэрнгээсээ. Тий, өнөөдөр аягүй ховтой гэж. Юу гэрэж сонсон гэм хүмүүст нэрээ нөгөө нэг гарын алга захтаад гэдэг шиг нөгөө барыг чихээ мажаа суучлаа. Сонсгоо. Яа, яг альнаас эхлэх үү? Гой шүүслэхээс нь эхлэе. За юу ярих уу? Ядаж юу байна мэн гэдгийг ярих уу ч одоо. За тий хүү юу байна нэ за. Стосэнихтэй. Мохо алцгаруу за инглээ. За. Яасан бэ гэсэн чинь за хамгийн сүүл подкаст тэний подкаст ярих чи юу ярьлаа? Чех ярьсан ш тойл хамгийн сүлд. Тийм шүү дээ. Чехи чин дараа бас их юм болсон юм байна. Хавар маруулаа жоохон хүн чинь ингээ өөдд юм байна шүү дээ. Тэг ингээ өөдхөн чаашаа ингээ гэлдэг ч юм уу яадаг чи. Дотор нь мотроос ингээ юм хатгадаг ч юм уу яа. Тэгээд би бүр өөдөд алдгүй гэсэн чинь нэг манай нэг дүү хүүшээ нэг таарууд мэргээр үздэг хүн байна. Та нэг үзүүлээч гэдэг чинь. За. Тэгээ би чинь нэг тийм юм итгэдэг хүн жоо тэгэл та гэл яах вэ? Жохон нөгөө өөдөж мэдсэн хүн чинь юм асууж байгаа шүү дээ. Тэгээ би өө тэгээ яас асууж байгаа. Тэгээд за та ингэж мөнгө явуулчихдаг 3 ингэ асуулт асуу. 3 асуулт асуу. Тэнгүүд ингэ тэр хүн тань руу асуултад чинь дагуу ингэ карта дэлгээд тэгээ хэлнэ гинэ. За. Тэгээл би нэг чинь бодсонгүй мөнгө явуулчаал. Энд дэдэг хүн ингэнэ. Тэгээ Германд амьдардаг хүн ингэ. Тэгжээс 3 асуултаа бичлээ. За би хизээ баяжих вэ? Би хизээ нөгөөт гарах вэ? Үгүй чи хамгийн чухал юм болов асуу штэ. Хизээ хүнтэй сууж хөөгтэй болох вэ? Яа хавар болоод нөгөө эн чинь нэг юм хүн амьд хосмосороо яаж маа тэг хүн байтугай амьд бүгд хосмосороо болоод тах чинь би чинь бас тэг эн чи хизээ бас хүнтэй сууж хөөгтэй олчих юм бол тэрийг мэдчихмээр штэ мэргийн хувь заяагаар. Тэгээд тэг би яа тэрэнд үзүүлэхээр болсон бэ гэсэн чинь Disney дээр нөгөө нэг зүүн бэлгийн тулааны солонгос үлдэн байсан байхгүй юу? За. Тэгээ тэрийг үзсэн чинь би тэрийг бүр 2 өдрийн дотор үзсэн заа ингээ айж магаад үзэж байгаа штэ. Тэгээ тэрийг үзсэн чинь тэн дээр айгүй их тийм таарад мэрэгэр үздэг хүмүүс ингээ амар хилээдсэн байхгүй юу? Тэгээд би за нэрээ эн чинь нэрээ нэг юм байдаг штэ гэж бодцоо явж байгаад тэгээд тэр дүү охин маань надаа та тэрэнд үзүүлж гэх. Тэгээ би үзүүлэхээр болсон юм. Тэрнээс биш барыг таарууд мэрэг гэж ч юу гэдгийг нэг хайлт нэг юм сонсогдоод байдаг байсан болохоос юусэн яг нэг юм бараг монгол хүн үздэг гэдгийг мэддэггүй байсан байгаа байхгүй юу. Тэгээ 3 асуулт асуу гэж наа. Тэг яхад нөгөө нэг чухал юм аа. Хизээ хүүхдээ болгоо нэг байнгын жижигүүрийн асуулт гэж байдаг та. Жижигүүрийн асуулт асуулаа. 2 дахь нь болохоор за би ингээ ер нь Германд амьдрах хүн байна уу, Монголд амьдрах хүн байна уу гэдгийг асуулаа. 3 дахь нь болохоор миний ингээ карьер энэ төр ер нь яах юм байна тий. Энэ мэрэгчлэр явахаар юм байна уу, яахаар юм байна гэсэн 3 асуулт асуулаа. Тэгээ яасан чинь хариу байдгүй нөгөө хүн маань. Яага хариу байхгүй юм бол тэгээд нэг юм асуучгаар чинь ингээ хурдан мэдмээр байдаг та авир ядраад. Нөгөөх нь баг ингээ байн орч хараад гэсэн чинь за та санаа зовлтгүй шүү би ингээ шүн дунд таны юуг ингээ мэргийн юу гэж үзээд өгөө гэдэг чинь. За. Тэр нь тийм хугацааны дотор гэсэн юм хэлэхгүй зүгээр хизэж амууг явуулах юм уу тий? Тийм ер нь бол нэг өдөр мөдөртөл бахта явуулт юм шиг байна. Тэг ямар ч бас нэг юм үздэг цаг гэж байд юм уу яа ямар ч бас ингээд ер нь бол оройгоор үздэг юм шиг байлаа. Нэг юм сар мар гарсан байх юм уу? Мэдгүй миний бодлоор гэхдээ яг тэгж үздэг гэсэн юм мэдгүй байна. Ямарсан бүр нэлээд орой ингээд таны юг бол цагийн тооллоор ч хэлүүлээ нэлээд орой үзэх юм байна ч хэлүү нэг юм бицээ надад орой үзнэ гэж ямар ч. Тэгээ би за орой л юм байна гэж одоо хүлээглээ штэ. Тэгээл хүлээгэл байж ирсэн чинь карта явуулж байна. Картны 2 зургийг ингээд карта дэлгэцэн бүр амар заяа. Тэгээ би тэрийг угаасаа уншиж мэдгүй юм чинь тэгээдсэн чинь удаачгүй араас нэг 2 минут гарангийн юм voice явуулсан заяа. Тэгээ нөгөөдгөө сонссон чинь бүр амар хэлсэн заяа найзаа. Яа. Ядраад байг юм дэтгдэг үү? Нэг бөөнд үзүүлэхээр бөө амар хэлсэн гэл нэг мэргэнд үзүүлэл байна. Тэгсэн чинь тэр ихтэй бүр амар хэлсэн заяа. Яасан бэ гэсэн чинь би тийм л 3 асуулт асууж байгаа штэ. Тэгээдсэн чинь ингээ карта ингээ дэлгэцэн зураг явуулснаа. За ингээд таны энэ картан дээр ингээд энийг хүн ингээд айгүй олон юм салаа юм сэлэмний урд ингээ ганцаараа ингээд
зогсож байгаа энэ ингээр та ингээд өөрийнхөө бүтээсэн бүх амьдралаа өөрийнхөө гараар босгосон хүн байна гэж хэлж байна. Та ингээд ер нь бүгдийг гартаа авдаг хүн байна. Тэгээ ингээд хичнээн мянга одоо зовлон учирсан ч гэсэн ингээд яаж яж байгаад ер нь аргыг нь олоод ингээд гардаг хүн байна гэж энэ дээр картан дээр үзүүлж байна гэж хэлээ. За. Тэгжээснэ дараа нь ингээд нарны дор сууж байгаа юм нэг юм хүүхэд байна. Та ингээд ер нь юм айгуу тийм тусрахгүй юм сайхан сэтгэлтэй. Өөрийгөө сайхан сэтгэлтэй тийм юу хүн байна. Одоо нэг юм хүнд муу зуруу сандгүй ингээл хүн муу юм хийсэн ч гэсэн ингээл нэг чихэр оруулаад нөгөө чихэр гаргадаг ч юм ингээд мартчихдаг хүн байна. Тэг ингээд наана гинэн цайлган харагдчихаар ч гэсэн ингээд дотор айгүй бас хүнд бодлоод ер нь тээж авдаг хүн байна. Тиймэрхүү бодол тээж аваад хэрэггүй гэдэг нэ. Тэгээд энэ картнаас харах юм бол та ингээд гэр мэрийнхэнтэй айгүй их тийм тусалж дэмжлэг үзүүлдэг юм байна гэдэг чиг. Тэгж мэгээ яжсна. За одоо ингээд таны 3 асуулт руу орё. Ингээд Монголд амьдрал дээр нөө Германд амьдрал дээр нөө гэсэн чинь таны ингээд ер нь энэ картнаас харах юм бол таны амьдрал ингээд Германд гэж харагдаж байна. Энэ улс танд ингээд айгүй ээлтэй улс байна. Тэгээд ер нь энэ чинь ингээд илүү байх юм бол Монголд байх юм бол яг амьдралт болно. Гэхдээ ер нь бол жоон сэтгэл дундуур амьдрах юм байна. Тийм болохоор Герман гэж харагдаж байна. Тэгээ 3 жилийн дараа ямар ч гэсэн энэ улстай хүнтэй сууж хүүхдтэй болох юм байна гэсэн. 3 жилийн дараа. Аха 2029 он заа. Тэгээд юу тэгжсэн ер нь бол нэм Герман хүн юм шиг байна заа юу. Миний суухан. За. Мэдгүй Герман улс ээлтэй болохоор ч тэр юм уу ингээд таны юу ингээд суухан ч ер нь бол нэг Герман хүн юм шиг байна. За арай тэгж хэлээгүй юм байна. Яг Герман Монгол хүн гэдгийг нь бол хэлээгүй заа. Ямар ч гэсэн энэ улсад байх юм байна. Энэ улсаас ер нь бол хүнтэй суух юм байна гэсэн заа. Тэгэхээр бас Монголд энэ улсад амьдардаг монголч хүн байж магадгүй баг. Мэдгүй тэр нь бол жоохон юу. Гэхдээ ямар ч гэсэн 2029 онд ингээ хүнтэй суугаад хүүхдтэй болох юм байна гэдэг байхгүй юу? Йоо. Тэгээд 3 дахь асуултанд би ингээ карьерээ явах гэсэн чинь та ингээд энэ мэрэгчлэрээ бол ер нь ажиллаж бас болох юм байна. Гэхдээ ингээд ерөнхийдөө бас өөр юм ингээд сураад бас бүр өөр мэрэгчлэр ажиллаж магадгүй юм шиг харагдаж байна гэж хэлсэн заяа. Тэг би тийм үү ямар сони бас нэр юу юм их чааж мэдлээ тий амьдрал бас. Гэхдээ яг хөө энэ мэрэгчлэрээ байх юм бол нэг тийм амар буруудахгүй юм байна гэдэг хэлсэн. Тэгээд аюу гоё юм байна шүү дээ. Нэг тийм хариу авчихлаа гэж. Тэгээ нэг юм бодох санаг юмгүй болчихдаг заа ингээ хямарч мамраа за одоо яана ингээ тий одоо 36-ны нас мас орж шүү за нэг хүмүүнтэй сууд юм уу гэж мэж нэг юмрхүү бодож байгаа шүү дээ. Тэгж ангууд нэг юм 29 он гэчгүүд нэг юм 3 жилийн дараагийн өнгөт ямар хамаатай ингээ бодчтой юм шиг заа. Гэж бодцсон явж байгаад ээж хүнтэй суугаад гээ одоо энэ комменттэй суудсан байх үү дээ яцвэн. Хүнтэй суугаад үгүй хүнтэй үерхээд яа таалаа. Тэгсэн чинь хүн ингээ тэгээ бодчихгоот ингээ юмыг ерөөс айгүй амархнаар хүлээгээд авчдаг юм заяа. Тэгээ би тэгсэн байжгаад за тэрний өмнө 2 өдрийн өмнө ч илүү танилцдаг нөгөө нэг апп татаацсан байхгүй юу? Тэгээ за ингээд нэг хэсэг жоохон юу яасан юм шиг ба. Яг онгод орсон юм шиг ба. За энэ ч одоо нэг 100 мөн болохоос өмнө нэг бажажа хиймээ гэдэг чи яадаг чи. Тэгж жагаад хинч татаж аваад нэг 2 хонцсон байж байгаа. Тэгээ нэг тоохгүй байсан юм аа. Тэгээд хүн тэгэлжлэр чинь ингээл хүн тоохгүй байгаа штэ. Энэ залуучууд энэ дотор миний суух залуу байхгүй гэсэн. Ер нь бол тэгцээстэй нэрэ баруун зүг солгоогүй өнхөө амтандаа ингэ биччихэдэг байхгүй юу? Тэгээд жисэн чинь нэг залуу гарч ирвэ. Тэгээд нэг залуу гарч ирээ. Тэр залуу битгаар хамгийн анх битсэн өдөр болохоор 3 сарын 13-ны хар баасан гариг байсан. Нар сарны тохиол ямар амар юм бэ те. Харин тий. Амар. Тэгээдсэн чинь миний нөө Вьетнам ахуулсан нэг юм зураг байсан чинь ямар гоё зураг вэ? Энэ Вьетнамд ахуулсан гэж мэгэл бичиж мичээл. Тэгэл өө тийм ингээл тэл бич нэг юм тоохгүй л байгаа чинь. Тэгэл битгаар нэг өдөрт нэг юм мессеж чичээл. Нилээ урт морт биччихэл. Тэгэл ер нь ийм гайгүй бичээд шүү. Хамгийн гол нь би нөгөө нэг хийнч татахтаа яг ингээд хальт татчаад ингээд орхисон байгаа байхгүй юу? Ерөөсөө ингээд тохируулга нь хийгээгүй. Тэгсэн чинь ямар тохируулга хийгээгүй байсан бэ гэсэн чинь насын тохируулаагүй заа юу. Хоёрт нь хэр ингээд хоол байх нөгөө нэг юугийн тохируулаагүй заа юу. Километрийн зай. Километрийн зайг нь тохируулаагүй заа. Ерөөсөө ямар ч тохиргоо өгөөгүй заа. Осолдохгүй эрэгтэй хүнтэй болсон гэсэн тохиргоог хийсэн юм шиг байна заа. Ирэх бол хамаагүй хийжсэн болно гэдэг. Тэгсэн шиг байна заа. Ерөөсөө тэгээ би нэг хальт татаж авчаа өөрөө тэгчээ тэгээ мартцсан байсан аахгүй. Тэгээ дараа нэг ороо ирсэн чинь тэр залуу лайк тарцсан бахаар. Тэгээ би ингээд харсан чинь
27-д хийждэг байхгүй. За. 27-д тэгээд нөгөөдөгтэй чи юм биччихсэн чинь би ингээд дараагийн 7 хоногт ингээд Мюнхен ирээд ээж автах ингээд дөөр үзэж байгаа. Тэгээд бид нар ингээд 4-р ирээд 5-дахд ингээд буцах юм аа. Хойлоо ингээд чи хэрвээ хүсвэл хойлоо 5-дахд уулзах уу гэж байна. За. Тэгээд би зааста нэр 29 онд хүнтэй суух хүн чинь ямар хагаад юм бэ? Одоо ч баруун салгаагүй явна гэлөө. Тэгээд одоо ч баруун салгаагүй явж одоо ч өстө нэр жинхэнэ өстө ганц би амьдралаараа амьдарч байгаад 29 онд хүнтэй суун мөн гэж бодсон баа штэ. Тэгээд би тэгээд би ажилтаа ихтэй хоёлаа манай ажлыг тарахаар уулзаа гэх. Тэгнэ тэгсэн чинь нүүд чинь тэгээд надад бол хамаагүй хоёлаа тэгээд алхаж байгаад би ингээд гэрлүүгээ ингээд богоон цугаа юм гэдэг байхгүй. Тэднийх ер нь бол эндээс нэг цагийн зайтай заяа. За. Тэгээд би за одоо яах хүн ингээд ирж байгаа юм чинь гэж одоо алдах юм байхгүй юм чинь ингээд ажиллаа тараад нэг аимшиг царайтай болчлоо. Тавтгаар ааштай би тэгээд за яадаг ингэ. Тэгээ утсан чинь ер нь бол тэр залуу байж тээ тий. Анх мэж болохтой ч гэсэн ингээд яг миний тайпын залуу бол байгаагүй заяа. Би ч нэг юм өндөр тий нэг юм турхаа мурхаа залуу сонирхдаг тоо. Тэр чинь ихтэй сүүлийн үед ер нь болчиход байгаа шүү дээ. Тэр ихтэй болчиход байгаа. Ихтэй нэг юм доторх одоо юу гэдэг юм те нэг юм өөрөө нэг юм хэмжүүр тавьсан байгаа шүү дээ тийм. За нэг иймэрхүү залуу ер нь бол дэжгүүдээ гэж бодсон ч эсвэл нэг юм мэдгүй ингээд одоо өөрөө мэдлгүй ер нь бол тиймэрхүү ингээд залуу хайгаад байсан юм шиг байна. Ингээд дотроо ингээд гордоо ер нь бол тийм залуутай л найзалж ганцсан гэв. Тэгсэн чинь яг тийм залуу байгаагүй заа. Ер нь бол ингээд намхан тэгээд өвчтө бүр надаас бол мэдээж өндөрлөлтөө байж. Миний төсөөлийн залуугаас бол намхан тэгээ миний төсөөлийн залуугаас ер нь бол ингээ бандгарч юм уу тий. Тэгээ байж байгаа байхгүй юу. Тэгээ би за яа дээд ямар алдах юм байх юм биш гэ. Тэгээ уулзсан чи ингээ аюу нүдэнд дулаахан залуу ингээл хурж ирэл тэрж аваал. За сайн уу гэл сайн гэ. Тэгэл тэгсэн чи би яна би тэрээс хүүхэндээ болцоогүй би жоох ингээ сандарч магадгүй шүү. Би ч гэсэн хүнтэй болцоогүй бараг жил болж байна. Би ангоо ингээл гэж нэ. Тий би хоёр бараг тэгсэн. Тэгэл хоёлаа юм яриад инээж аваад цаашаа нилээ ингээл алхаад баг 2-3 цаг алхсан заяа. Тэгээд ер нь ингээ яриа айгуу таалагдаад тэгсэн чи хамгийн нийт нь оюутан заяа. Яа, оюутан залуу заяа. Тэгээ би энэс нэр 9 шигтэн бүрдсэн юм бэ. Нэгт 27-т, хоёрт оюутан, гуравт манай гэрээс ингээ хоол цагийн зайтай байдаг гэдэг ингээ бүр амар юм байгаа штэ. Ер нь ингээ за жоохон хот юм байна да гэж бодцсон байжгаад тэгээд тэр 3 цагийн турш битгаар ингээм ярьсан чи ер нь айгуу дэжгүй санагдчихна. Ингээл махан хоол идэг мэддэг гээл заяа. Тэр мөрнээс ихсүүлээ. Би ерөөсөө тэрийг амар тийм чухал гэж боддгоо байсан байхгүй юу. Ингээ за хоол мол учир нь олоо тий ингээл бараг веган хүмүүнтэй амьдарч байгаа хта гэсэн чинь тэр чи айгуу чухал юм байна гэдгийг би ингээ сүүлийн өдрүүдэд амар ойлгосон заяа. Тэгээд ер нь амар дэжгүй санагдаад би ямар дэжгүй залуу гэж бодчиход за би чамайг ингээ богооны бодол хүргэж өгье нөгөөдөг чинь богооны бодол хүргэж өгчөөд тэгээ баяртай гэл тэгэл салаа явдаг байхгүй гэсэн чинь нөгөөдөг чинь надруу мессежчээд хоёулаа болцоо айгуу гой байлаа гэж би тэгэл болцоо гэж тий болцоон дээр эргэтэй хүргэж өгдөг байтал би чамайг хүргэж өгье тий наадах чинь болцоо биш гэсэн чинь тэгвэл дараагийн 7 хоногт хоёулаа 5 дахь дахиад уулзъя гэдэг байхгүй юу. Тэгэл би окей гэл. Тэгээ бит хоёр тэрнээс ч бүр өдөр алган мессежсэн заяа. Тэгэл ингээл бичээл өдөр алган бичээл илүү амар гоё байсан гэл. Тэгээ надад ингээ жоохон дарамттай санагдсан юм 27-тай гэдг нь ингээд айгуу тийм өөрөөсөө дүү гэж. Надаас 8 дүү байгаад байгаа штэ. Тийм 8 дүү. Гэт тэнгууд би одоо хэдтэй ч яхаа тэгээ 40-тэй байхаар тэр залуу 32-тэй гэж бодлоо. Яхав дээ. Яах вэ болж байгаа юм биш үү дээ. Гэхдээ би 50-тэй байхаар тэр залуу 42-тэй ч юм уу. Харин тий сайхан л шүү дээ. Финэд ч угаасаа дээ залуухаа үсдэг юм гэж. Яа би гэтэл мэдгүй тэр ингээд намайг ингээд жоохон амар юу болгосон заа ингээд жоохон даун болгох юм уу тий ингээд бодож үзэхэд хүргээд тэрнээс ингээд бос юм ингээд аюу гой таалагдаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр харахад ингээд ер нь бол 27-тай харагддаггүй заа. Гэхдээ үгүй 7 хоногийн өмнө ч л 28 хүрсэн 4 сарын 1-нд 28 хүрсэн заа юу. Тэгэхээр бас ингээ арай гайгүй заа 7-наас нь зөрүүтэй гэж. Тэгээд дараагийн өдөр тэр 7 хоногийн дараа манад ирээд тэгээ нөгөө хол амьдардаг болохоор би за чи манай тончих юм уу гэсэн чинь нөгөө чи тгийгээ. Тэгээ манад хоноод тэгээд тэрнээс хойш
Тэрний дараагийн 7 хоногт нь 2 амралтын өдрөөр бүр манад ирээд гасцсан. Тэгээ бүр амар гоё байгаа заяа. Бит хоёр хамтад цэрэг мэрэггүй заяа. Тэгээ гадуур ингээд намайг хөдөл мөдөлж аваад ер нь бол ингээд гүрхдэг хүмүүс шиг заяа. Тэгсэн чинь би цав ээж өгдөг байхгүй юу? Эрэхт нь ингээд Монгол хоол ээж өгөө цав ээж өгсөн чинь ингээд бүр амар гоё ингээд нөгөө цавын газ нь 2-5-ыг идээд үлдсэн чинь маргааш өглөө нь цав идээ заяа. Тэгээ ингээд амар гоё санагдсан заяа. Тэгээ нөгөө нэг өмнөх миний уулздаг гэсэн залуу ингээд одоо гүрхдэг гэсэн залуу ингээд Монгол хоол өчгөр гитсэн өвчөөд байдаг байсан байхгүй юу? Шүнтэнгүй онцгүй ч юм ингээд сууж мочдаг. Тэгээ ийм одоо энэ уулзч чадаатай ингээд яасан чинь нэг юм амар хөөрхөн Монгол хоол мал ингээд бүр амар идэж мэдээл тэгчихсэн аа. Монгол үг мөг ингээд сууж морцсон заяа. Амар хөөрхөн. Тэгэл хөөрхнөө мөөрхнөө гэж мэдсэн заяа. Сайн уу мэн үү гэдэг юмдэг үг мөг сурцсан. Тэгээ надад нэг тиймэрхүү үйлдэлүүд ингээд амар хөөрхөн санагдаад тэгснээр юм. Тэгээ би ерөөсөө тийм эдэг мэдэг хоох юм дээр амар сүртэй санагдахгүй байх гэсэн чинь ингээд тэр мөрөн хүртэл ингээд айгуу гой санагдаад хөөх нэр ийм байж бас болох юм байна штэ гэдэг ч юм уу. Нэг тийм амар гой мэдрэмж төрөөд тэгээ ер нь бол найдаж гарч яргалтай байгаа. Одоо энэ залуу маань 2029 оны суух залуу маань юм болоо эсвэл одоо ингээд ерөөсөө тийм хүлээлтэхгүй байсан чинь ингээд гараад ирсэн заяа. Тэгээд ингээд хоёлаа амралтанд явъя гэдэг ч юм ингээд юм амар нэм шийдвэртэй заяа ингээл. За алцнаад авахгүй явах гэдэг мэддэхгүй биш. Тий, яах гэдэг мэддэхгүй ингээл. Тэгжээс нь хоёлаа ингээд одоо 3-7 хоног би ингээд Америк аяллаар явах чад тэгээд буцаж ирээд ингээ хоёлаа ярилцаа ингээ гой байх юм бол би чамаагүй ирэхийг гэж гойно гэсэн заяа. Тэгээ би бүр инээдрээ заяа. Яана ямар сони юм бэ гэж ер нь л ингээ бүр ерөөсөө итгэхгүй байгаа заа нэг амар ааж аргалтай байгаа да ингээ хөөх би яагаад юм амар ааж аргалтай байгаа гэдэг ч юм уу нэг юм ааж аргалтай байх ёсгүй ч юм шиг амар сонион тиймэрхүү мэдрэмж авдаг ч юм. Мэдгүй ойрд ерөөсөө нэг юм намайг ааж аргалтай болгох юм тохиолдоогүй болохоор одоо яг болсон ч гэсэн нэг юм хайр дурлалын тал дээр нэг юм ааж аргалтай болгох юм нэг гоё мэдрэмж өгөх юм тохиолдоогүй болохоор итгэж өгөхгүй байгаа юм шиг заа ингээ. Тэгээ ингээм гаргаж байгаа зам маань нэгтэй амар хөрх ингээл байж байгаа л тий нэг юм шийдвэртэй. Тэгэл нэг юм яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ингээл хүмүүс байдаг та тэггүй ингээл. За хоёлаа ингээ би ингээд амралттай одоо ингээд би хуулийн сургуулаа ингээ одоо энэ 100 төгсөн тэгээд 2 жилийн датлагт гарна. Тэгэнгүүт ингээд би нүүж одоо ээж авахаа байранд нүүж орно. Тэгэхээр ингээд би Мюнхенд ч амьдарч чадна эсвэл ингээд чи бас наашаач ирсэн болно гэж мэгээд амар хөөрхөн заяа. Тэгээ би тэнгүүт ингээд ямар хөөрхөн тэгэл чи Мюнхенд ингээ найзууд чинь байд юм чинь би ингээд наашаа ирэхэд ямар ч асуудалгүй надад бол хаач ажил олтно гэдэг ч юм нэг юм аяа гоё ингээд тодорхой мараад гэснээр хоёлаа ингээд заавал амралтанд яваа тий ингээд ер нь бол амралтанд явж иж хүнийг бас айгу таньж мэддэг. Тийм болохоор хоёлаа ингээд амралтанд явъя гэж бидсэн чинь хоёлаа 3 хоногор явах уу гэсэн чинь үгүй 5 хоногор яваа. 5 хоногор явсан дээр тэгхгүй бол ядар мадран гэдэг ч юм ингээд надаас би дүүгээ ингээд жоохон тэрийг нэг юм басаад байсан байхгүй басан чааш нэг юм за тий энэ чинь надаас дүү юм чинь гэл нэг юм дүүгийн сэтгэлээр тэрнтэй хандах гээд байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд бүр надаас амар юм mature юм байна шүү дээ. Харин тий тэнгүүд ингээд гэж санагддаг заяа. Тийм бэ. Тэгээд чинь сайн өндөгний баяраар заяа. Чи ядаргаа нөгөө нэг өстө баахан залууга яриад байдаг гэдэг шиг. Өндөгний баяраар амар хөргөн бидэртэй ирсэн байхгүй юу? Тийм манад ингээд байсан жаасан сайн тэгсэн чинь ингээд нөгөө нэг юм чи хүмүүс өндөгнүүд ингээд нуудсан шүү дээ. Хүүхдүүдэд олоолох гээд тэгсэн чинь манай гэрт ингээд жижигхэн ингээд шоколадын туулаанууд нууцсан заа 10 ширхэг. Би чи. Харин тий айр хөрхөн тэгсэн чинь би чамд ингээд 10 ширхэг туулаан нууцсан байгаа. Чи гэрээсээ олоорой гэж. Тэгээ амар хөөрхөн байны өрөө мөрөнд 2 морийг тавьцсан. Тэсний унлагны өрөө мөрөнд 3 мөр ингээд хаасайг ингээд нуугаа тавьцсан заяа. Тэгээ амар хөөрхөн байсан. Тэгээд ямар гоё юм бэ. Ингээд сэтгэл гаргаж маргаад гээд. Ер нь амар гоё байгаа. Тэр яг нэг яасан гэсэн үг вэ? Тэр ер нь бол гэтээ жоохон ингээд 2-3 юм айгу асуудалтай байгаа заяа. За яана. Гэтээ нэг миний асуудал ах гэж би бодсон. За. Нэг тэр нөгөө нэг наснаас нь болоод асуудалтай. Хоёрт ингээд одоо энэ хүн чинь юм оюутан шүү дээ. Төгсөх гэж байгаа оюутан. Тийм төгсөж байгаа оюутан ингээд тэлээч гэсэн ингээд бит хоёрын ингээд карьер юу ингээд шалгамд байгаа байхгүй юу? Би ингээд ажил хийдэг ч юм уу тий. Тэр хүн ингээд дөнгөж ажилд ороочгүй байгаа гэдэг ч юм уу. Тэгээ тиймэрхүү юм дээрээс ингээд нэг юм бүтэхгүй байх гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү ингээд юм одоо байнга юм ард байгаастай гэдэг ч юм уу. Нэг тийм жоохон дарамттай байна гэхдээ одоо тэгээд яах вэ? Болно болохгүй л тэр гэхдээ амар хурдан ер нь бол би хизээч ингэж амар хурдан яана гэж бодоогүй үлээ. Ойртон дотносон гэж. Харин тий.
Тийм тэгсэн чи бүр амар хурдан заяа тэгээ дээрэс нь бүр амар гоё байхаа нөгөө юм гэж. Ингэж ярьж олж ирээгүй юу болно шүү дээ. Яа мэдгүй ингээд амар гоё вирусоо ойрд ингэж тийм хүнээс амар халамж авч үзээгүй. Аваагүй удцсан болооч тэр юм ингээд Тийм шүү дээ. Тийм сүүлийн подкастн дээр хүртэл ярьсандаа сүүлдээ ингээд ганц би үнэ секс гэдэг бүр өөрөөсөө залгаад байна гэсэн чинь хүнээр халамжлуулаа хайрлуулна гэдэг чинь бүр аим гой санагдсан. Тэгээд ер нь бас өөрөөгөө бүр ахаад шинээр сексийн тал дээр илүү нээж байгаа гэдэг юм уу? Nice. Тэгэж би бодсон заяа. Тийм байгаа үстэй дээ. Эрүүл хайрын харилцаа гэж би одоо өнгөрсөн 7 хоногийн дугаарах нь ирсэн чинь тий. Харин тий. Тэрэн дээр л ярьсан байх нь шүү хоёлаа. Аяа. Найзаа бити түлхээ. Зүгээр яах вэ тэгэл ирэх хэвтэй юм ингээ сайхан ухтаал авал та тийм биз дээ. Тэгэл харин тийм ээ. Хүй насны хувьд чи ингээд чи биш болцсон юм уу? Заяа биш болцсон юм уу чи? Чи чинь доошоо залуугаа сонирхдаг үстэй. Үгүй гэхдээ 8 бүр арай байгаа байхгүй юу? Би чинь 3 муруу кем гэж бодож ирсэн юм чинь 3 4 муруу. Тэгэхээр тэгээд яг нөгөө нас чинь ер нь нас байдаг биш юм шүү дээ. Тэгэл нөгөө буур суур суусан тий амьдралыг харж байгаа өнцг нь ямар байна. Тэгэл 40 гарцсан хүмүүс 20 эдтэй юм шиг амар юм хулчгаар байхад зарим нэг 20 эдтэй хүмүүс ингээд аль хэдийн 37 таа хүүхнийг тий 30 ой минус шийдэл 30 нилээ гарцсан. 30 нилээ гарцсан. 30 цавтаа шүү дээ. 30 жоохон гарсан. Одоо тий бүсгүйг би хайрлж чадна, би хамт байж чадна гэж өөрөө бүр ингээд бодоод тий ингээд толгойд багтаад ингээд чамааг ингээд хүрээд ирж захт чинь тэрнийг хэдхэн жилийн зүрхнээс болж ингэж гэж бодох жоохон юу бах уу тэгэл болох юм чинь ингээд тэрийг юм хязгаарлахгүй хүлээж авах нь талархаж байгааг хэлбэр юм болоо бурхан ингээд чамд үжиж штэ ингээд санаасаа за бай чин чамд өрөхгүй ингээд тэгээд хоёрдугаар сая чиний хэлсэн тэр нөгөө нэг жоохон ингээд гэдэг чинь 35 та хүн чинь 3 жилийн өмнө 32 тад бас оюутан байсан биз дээ чи өөрөө тэгээд 3 жилийн цэцэр ингээд карьер мэрээрээ ингээд ягаал те би болгоол одоо ингээд амьдрал дайггүй сайхан болцсон байгаа шиг энэ хүн чинь ч гэсэн бас одоо ингээд удахгүй төгсгөж байгаа тэгэл оюутан гэл хүн болгоныг төлөхөд байвал хэцүү юм биш үү дээ. Харин тийм ээ тэгж бодсон тэгээд одоо л ер нь амар ойлгож чинь ингээд нэг юм хүмүүсийн насны зөрөө мөрөө гэж яриад штэ. 3 муруу насмаас ерөөсөө нэг тийм тоодоггүй байж. Тэнгүүд ингээд сүүл би чинь бас нэг залуутай Вьетнамд нэг залуутай ер нь нэг юм жан басан доо. Тэр бол ямар нэг одоо босромог зүйл болоогүй гэж. Ямар нэгэн шүүс мүсэс солилцоогүй шингэн мингэнэ тэгээд зүгээр нэг юм хурууныхаа хөдөө хөлний хурууныхаа үзүүрээр хөлөөлөө хурж чаад тэгээд тэр залуу бас 13 4 насар дүү залуу байсан байхгүй. Тэгээд би тэр үедээ ингээд яг тэр үеэс л хойш ингээд би бодож эхэлсэн юм шиг байна тийм ингээд нэр яагаад байж болохгүй гэж хүмүүс яг ингээд хэлэн штэ ингээд би нэг тийм залуутай танилцсан ингээд надаас 10 хэд дүү ч юм уу 8 дүү гингүүд ингээд янз бүрээр хүлээж авт юм байна. Зарим нь болохоор ингээд би өөрөөсөө хизээч юм амар юм олон насны зүрөөтэй залуутай болцож үзээгүй мэн зөө өөрөөсөө дүү. Тэгсэн чинь хүмүүс ингээд янз бүрээр хүлээж авдаг. Зарим нь ингээд одоо юу гэдэг тий за бас арай юу да гэдэг ч юм уу жоохон юм шоолонгоо ч юм уу тий ингээд жоохон хүүхдийн толгой эргүүлээд гэдэг ч юм нэг жоохон тиймэрхүү дөө заяа. Зарим нь болохоор ингээд яага байжлахгүй гэж тий одоо ингээд эрэгтэй хүн болохоор 35 та залуу 27 та охинтой ч юм уу 23 та охинтой ирэхээр яахчдгүй яхад 35 та хүүхэн яагаад 27 та юм уу 22 та залуутай найзалж болохгүй гэж гэдэг ч юм ингээд нэг юм айгүй тийм өөрөөр хүлээж авдаг заяа. Тэгээд би за нэрээ нийгэмд одоо л яг нэг иймэрхүү юм бас байгаа юм бэ гэж бодсон. Би бас өөрийгөө жоохон юмыг арай илүү ингэж open minded хүлээж авдаг байх гэж бодсон чинь өөрөө бас яг тийм амьдрал тулгархаараа айгу боддtiin бэ. Би чинь яг юу илээ. Жоо хүүхдэн толгой эргүүлээд байгаа илүүгүй гэдэг ч юм уу. Тэгээд ингээд өөрийгөө харангууд ингээд би яг л тэр хүний яг юм одоо нэг юм хайр чи ер нь тийм юу юм бэ штэ одоо хайр гэж хэлхийн цаашаа одоо нэг хорхол гэдэг чинь яг энэ үед сэтгэл гэдэг зүйл чинь харин тийм сэтгэл гэдэг зүйл чинь ерөөсөө тийм нэг юм тоогоор хэмжигддэггүй юм байна гэж бодсон заяа. Тэгэл би яг тэр залуугийн хажууд очингууд нэг юм 27 одоо байсан үеийн заяа шиг ч юм уу тий ингээд мэдгүй би угаасаа л ер нь бол өөрөө дотроо өөрийгөө 27 та гэж боддоо шүү дээ. 26 7 та гэж боддоо. Яг тэгээд тэр мэр эмэгтэй мань гарч марж ирээ. Би тэгээд за нэрээ энэ хүмүүсийн яриад байсан насны ялгаа гэж нэг юм байдгүй штэ гэл нэг муухай өгöd штэ. Нас яасруулахаас юу яахгүй махгүй гэдэг ч хэлээд. Тэр чинь бас тэгээд нэрнгээсээ л ингээд одоо сэтгэл байвал
нас ер нь хамаагүй юм байна гэдгийг айгу ойлгож байна. Ойрын хідэн саруудад гэж. Яа, эсвэл Саяхан би яг тийм нэг юу үзсэн. Netflix-ийн тийм reality show үзсэн. Age of Attraction гэдэг. Тэгээд тэр болохоор зөв яг ингээд эрэгтэй эмэгтэй ингээд хэдүүлээ 30 жил ингээд ерөөхдөө нэг юм хүмүүсийг ингээд аваад ирсэн. Тэгээ ингээд нэг юм газар ингээд байршуулад, бүр ингээд байрлуулад тий. Тэгээ хоорондоо сайхан танилцуулж мэлцүүлээд одоо үзсэн хүмүүс бас байж магадгүй тий. Тийм болохоор үзээгүй хүмүүс бас байгаа болохоор зэрэг нэг юм спойлертгүйгээр ерөөхдөө нэг юм ерөөхий концепт нь болохоор зэрэг нэг юм хідэн настай гэдгээ хоорондоо мэдлцгүйгээр одоо тийм ингээд юм яриа өрнүүлж болдог хоорондоо танилцаад хоорондоо дейтэнд яваад те эсвэл одоо хамтдаа янз бүрийн activity энэ хийж мэйгээд тэгээд тэр дотор ерөөсөө ганцхан л асуулт асууж болохгүй чи хэдэн настай вэ гэдэг асуулт те тэгэл хүмүүс хоорондоо амар татагтаал те угаасаа чи бодохоор яг болох юм байна одоо ингээд яаж юм энэ тэгэл тэгээд насаа мэдлж болох одоо ганцхан шанс нь хоёул бие биентэйгээ ингээд цаашаа ингээд юу болохыг харъя те тэгээд одоо нас үнэхээр чухал юм уу гэдгийг одоо үнэхээр баталж харуулъя гэсэн тийм концепттэй. Тэгээ ингээл хүмүүс зарим нэг нь ингээл 54-тэй эмэгтэй чирэл 27-тэй залуутай татлагдсан матагдсан. Гайхалтай ёо. Тэгээ ингээл нэг охин ингээд 27-тай охин байгаа байхгүй. Тэгээ тэгсэн чинь ингээл хоёр залуугаас ингээд сонголт хийж чадахгүй ингээл ёо алинд нь баг яах вэ мах вэ гэж мэгж байгаа нэг залуугаа сонгоод нөгөө өөрөөрөө хамт ороод нөгөө хоёлаа ингээд биеиндээ коммитмент өгье гээл тэгсэн чинь 60-тай залуутай ингээд татлагдсан чинь би чамайг 60-тай гэж бодоагүй штэ гээл тэгэл тэгсэн нөгөө охин оо гэлтэй ингээл ингээ хоорондоо ингээ цаашаа болох нь үгүй юу гэл ингээл одоо ингээ жишээлбэл тийм амар их насны зөрүүтэй хүмүүсийн ингээ харангууд за тэгээ үзээрэй заяа ер нь бол нэг тийм болоод би өвдчихэд бүр ингээ өөла үжээж ингээ болдгоо юм байна тийм би нэрнгээсээ тэр хүмүүсийн ингээ нөгөө нэг амар юм хэцүү санагч манагч байгаа юмнуудыг ингээ сонсонгууд тий одоо ингээл хооронд нь зөвхөн уулзахгүй тэр чинь ингээ нийгэм гаргаад тавьчихж байгаа заяа найз нөхдөдтэй уулзуулж байгаа гэр бүлийнхээ уулзуулж байгаа тий тэнгуүч ингээл тэр хоёр ингээ хоорондоо зөвхөн хайртай байх нэг асуудал ч гэсэн гадны нөлөөмөл ингээл өөрийнх нь хайртай хүмүүстэй гэр бүлийнх нь хүмүүс ингээ аваад ирэнгүүт асуудал ингээл амар өөр болж молол заяа амар драматай шоу заяа тэр бүрний тэгээд би яг тэрийг үдчихээ байжсэн чи заяа залгаад хөөш найзаа ингээд 8 насны залуу болов 8 насны дөрөв гэж би хөөе наач 27-тай өвч 60-тай залуутай ягаад очоод тэгээд цаачин гэдэг тэгсээ гэж ёо эсвэл тийм үдчихээр зэрэг юм 8 насны дөрөв мөр зүгээр бохны юу шиг санагдаад байгаа болоо шээсний гадар тийм болов 27-тай 60-тай хоёр хүн гээд үгүй ихтэй бас ингэж бодсон одоо тэр залуу 27-тай гээд тэгсэн нэг юм 20 мөртө жоохон банд чиг юм аашилдаг байх юм бол би тоохгүй байсан баг. За. Тэг ингээд юу вэ гэж бодоод тэр залуу 27-тай мөртлөө одоо за 28-тай 28-тай мөртлөө яг нэг юм тэг ингээд аль хэзээний яг миний төвшөнд ингээд ярьж мардаг ч юм уу нэг шал ондоод ингээд юу гэж байгаа болохоор мэдрэмж өгж байгаа болохоор тэр нь ингээд надад илүү татагтаад байгаа. Тэрний юусан ингээд нэг юм насан чухал биш. Тийм болохоор тэр хүн ер нь насандаа хэр байх нь л чухал юм шиг байна. Одоо би ингээл 35 таа гэл 40 хүрчээл нэг юм одоо юу гэдэг 40-тэй анаа шиг анагийн дүү гэл бүр ингээл нэг юм тэгдэж штэ. Тийм амар анаа болдог штэ. Одоо хаяа 35 таа амар анаа болсон байгаа юм чи. Тэгж мэгвэл бас ингээ хэцүү баха 25 та залуудаа би найзлах гингүүд би нэг амар хичэргээл юм уу эсвэл нэг юм хүнд сэтэм мэдэв яриад ах юм бол тэгээд тэр яг юунаас л болд юм гэж бодсоо. Яг юм аль левелд байгаагаасаа тэрнээс ч нэг юм бас шууд наснасаа. Тэгээд тэр залуу бол угаасаа өөрөөсөө ихч хүүхэн сонирхдаг гэсэн заяа. Яг таарч юм шүү. Чи доошоо чидэл дэшээ. Харин тийм тэгээ ер нь бол ингээд намайг бити санаа заваа чи ингээд 35 та гэж ерөөсөө бити хинч юунаас бити санаа за би ингээд заяа гэдэг юм ихтэй сонирхсан болохоос ширүүсээ чиний хэдэн настай байна уу паспортн дээр юу гэж бүтцэн байна уу тэр өөрөөс надад сонирн биш гэсэн заяа. Тэгээд хүн тэгэж хэлж байгаа ч гэсэн ингээд дотроо ингээд бас яад юм бэлээ юу лээ. Юу лээ гэж бодлоо. Тийм юу лээ гэж боддог ч юм уу тийм ингээл яа за одоо би ингээд нөгөө нэг мэрэгнийхээ амиг ярьж байгаа шүү дээ. Тийм ингээд 3 жилийн дараа хүүхэдтэй болно гэж бодож байгаа тийм ингээд мэргээр намайг ер нь 3 жилийн дараа арай ч тэгж хэлээг үлдээ гэтэл нэг юм бараг цагаар би ер нь бол 3 жилийн дараа 37 8 таа тий хүүхэдтэй болно. Чиний хувьд тэгэхээр ингээд яах вэ? Бит хоёр бүр сар дөнгөж цаг болцоо сар болж амар serious юм ярьчаас. Тэгээд чиний хувьд ингээ яах вэ гэсэн чинь ингээд үнэхээр хэрэг болж бүтэх юм бол
3 жилч байсан, 4 жилч байсан, 2 жилч байсан ингээд хамаагүй ингээд яг ингээд чивд хоёр хоорондоо ингээд энэ болохоор яана гэр бүл болж болохоор хүмүүс яана гэх юм бол ерөөсөө надад хамаагүй гэс тэгээ би вау гэж бодсон заа. Тэгэл мэдгүй нэг тиймэрхүү эмэгтэй хүнд яг тиймэрхүү өгнүүд амар чухал юм байна гэж бодсон тийм. Тийм шүү дээ. Тодорхой байдал тий. Харин тийм биш ингээ алцгамнаад ахаар тэгэл зас зайл гэж боддtiin бэлээ. Тэгээд ч гэсэн чинь би өөрөө бас алцганцсан заяа. Яа, нөө хар мороо ярих гэж байгаа мó чи яа. No. Тэр ярих уу? Одоо яри. Нэг хар мор гүсээ гэж. Яа, shit яг кино аахгүй бүр яг эмэгтэй үний амьдрал яг энэ драма. Зүгээр нэг жоохгүй ингээл яг happy ending дээ ингээл зүйл болоод уужрал болно гэж байхгүй. Үгүй тийм ээ бэдгүм шүү. Би яг тэгээ бодоо байжлаа. Стандар энэ залуу юм байна мэн гэж бодоо байж байгаа байхгүй. Тэгсэн чинь би нэг 101 залуутай одоо метронд ажилладаг нэг залуу гээд нэг бид бүгд мэдж байгаа метроны залуу гэд нэртэй надах чинь бол. Тэгээ тэр залуутай ингээд дууссан шүү дээ. Ингээ Монгол дахиад хоёр ингээ харилцаандаа гэж дуусчихсан. Тэгээ би нэг орой гэртээ ээж юуны 0 өрөөндөө ингээд та нүүр мөр угаацсан байжсэн чинь унтлагын өрөөрөө ирсэн чинь уцаа тэнцэнгэлсэн байж байгаа байхгүй. Тэгээ харсан чинь дуудлага ирсэн байдیں۔ Тэгээ би гахаа юу хүн над руу одоо харах шин залхах юм бол даа. Тэгээ харсан чинь нөгөө залуу чинь залхсан байв яах вэ? Ёо бүр амар сонин заяо. Тэгээ тэр чинь бүр битгой 8 сард холбоотой байсан 8 сар юм уу? 8 сард холбоотой байсан гэж тэрнээс хойш нэг ч мессеж чийггүй шүү дээ. Ингээл за баяртай гэл сайн сайхны хүсэл болсон шүү дээ. Тэгсэн шүү дээ. Тэгээд байжсэн чинь надад бүр амар залхсан байсан би тэгээ бүр сандраад яахаа мэдгүй болоо. Тэгээд ингээд тархин доторс янз бүрийн бодож байгаа юм чи яана яах гэж залхсан юм бол дахиад залхах юм болоо буцаага залхах уу яах уу ийх үү гэж сандарч асуултээ ариунаар залхах. Юу ч найз би яах вэ надрыг залхсан байх гэсэн чинь заас чи одоо өөрөө залхах тахтай яа тий хүлээж тий үнэхээр хэрэгтэй байгаа бол бичнэ гэж. Тэгээд нэг хэсэг 3 4 өдөр жингээ намайг тэр залуу яасан заяа. Тэр залуугийн дуудлага ингээд хар мур гүйлгцэн заяа. Тэгээ би ингээд бодож ирсэн аа. За ер нь тийм ингээд одоо байгаа аж аргалаа. Ингээд намайг хаяа авсан аж аргалын төлөө ингээд ер нь солихын зөв үү гэж чигээ бодоод. Тэгээ ер нь бол тийм юм ингээд тэр залгсан дугаар мугаарыг тэр чигтээ ингээд бүгдийг устгаж. Тэгээд ер нь бол шийдсэн. Одоогоор сарын дараа бас надруу залгасан гэж зорилцсон явж байгаа. Тэгтээ ямар гоё байсан заяа. Яг тэгээд ингээд залгсан чинь би нэг юм ходцсон шиг санагдсан заяа гэдэг. Yes тийм ээ. Би яалчээ намайг чи хаяа яваа эцтэй гэж мэдж боддог ч юм. Мэдгүй ямар ч амар гоо мэдрэмж авсан. Тэгээд нэг хэдэн өдөр бол 3-4 өдөр бол нэлээ догтлж байгаад мессеж чиг нь хүлээж байгаа. Тэгээд сүүлдээ ер нь болио дөө шал хэрэггүй юмнаас болж хажууд хүний гомдоогоод байхаа айгүй бол ажиллаж штэ ингээд нэг хүнийг сонь болчлоо гэдэг ч юм. Тэгээд яах юм гэж одоод ер нь бол байсан. Тэр бол тэгээд хоёулынх нь ярьснаар таамагласнаар бол нэг тийм бүрий кол марк хийлэн байсан. Тэр оройн цагаар харин тэгснэ зүгээр нэг дохиод оомоо хайшин нэг залгаж малгасан. Нэг юм баг яах уу те унтах уу гэж байгаа юм шиг. Нэг юм. Тэгээ үнэхээр те шийдэл за би одоо шийдчихлээ. Эри эсвэл хоёлаа уулзъя би ер нь бодсон чинь чивэж гэдэг ч юм уу те ингээд тэгээд бодсон үн чинь ингээд дохиж мөхөд те 9-10 мар болж байгаа дохиж мөхгүй штэ. Тийм шүү дээ. Залгаж тийм чинь нэг юм одоо яах гэж байгаа те. Үгүй би бол тэр үед бүр аим баярлсан. Миний бүр магнаага хандах гэдэг шиг. Гэхдээ тэр залуус би бас жоо юу авсан мэн гэж бодсон. Трама гэхээр бас арай юм хүнд болох бах нэг юм айц гэдэг юм уу? Тэнгүүд одоогийн залуу дээрээ бас жоохон яагаад байгаа заяа. Яагаад гэхээр тэр залуутай би амар гоёсэн шүү дээ. Яг одоогийн байгаа шиг байсан заяа ингээд. Ойр дурлаагүйгээр ингээд амар дурлж марлал. Ингээл амар гоё ер нь бол 2 сар байжгаад тэгээ би Монгол явчаагүй юу? Тэр Америк явчаагүй юу гэж. Тэгсэн чинь одоо энэ залуутай ингээд бас амар гоё байгаа шүү дээ. Тэгж янгуудаа ингээд энэ одоо 3-7 хоногийн хугацаанд ингээд бараг сар явчихсан заяа. Тэгээ мэдгүй ингээд амар гоё байжгаад гэт ингээд гоё байхаа болчихоо гэдэг тийм айцтай байгаа заяа. Тэгээ бодчихсон. За одоо тэгээд шаналаад яавал яалаа одоо ганц амьдрах насандаа ингээл алин болох нь за энэс энэ намайг шахарлуулчих үү энэ намайг ингээд яаж хөтэй гэж юмнаас айж амьдарч ахаар зүгээрстэй нэрэ шаналлаа хайрлаа гэдэг дээр ер нь бол тавьсан байж юм. Тийм надад бол тийм сантай. Зөндөө сайн юу солонгос драма цаашаа найзаа.
Харин тийм ээ. Яа. Хамгийн гол нь тэгээд тэр тара хөзрөөр үзүүлсэн зүйлдээ чи өөрөө хэр ачаал бүгд өгч яаж юм. Одоо ингээд нэг юм хугацаа те ингээд нэг дедлайн чи за чи нэг 3 жил надад их юм байна гэдэг бодож байгаа. Одоо энэ залуу биш юм шиг автоматар сангаж эхлэх гээл те. Яа найд ч юм бол тэгэж алдсан шүү дээ. Чи нэг 22 оны сүүлээр нэг хүнтэй суух юм байна гэж хэлж ингээд тэрнээс өмнө уулзсан залуучуудыг болоо энэ биш гэл. Бүгдийг игнордод. Одоо эргээ бодоход те хэрэг би тэгэж хараагүй тийм үлгээлттэй энэ биш гэсэн тийм угаасаа л анханасаа тийм одоо өнцгөөс хараагүйсэн бол болохоор ч байсан юм билүү хүнөөс. Тийм бай тий. Би бол тэгж харахгүй байгаа. За. Яагаад гэхээр штэ тий ингээд 3 жил үргэлж жагаад битгаар бас 3 жилийн дараа суучих юм билүү гэж бодож байгаа. Суух нь 2029 он гэж хэлсэн юм чинь яг учрах нь гэж хэлээгөө. Тэгээд угаасаа учрангуудаа хормоо идэг юм гэж судаг юм гэж юу идэг гэдэг ч юм уу. Кинон дээр л аа гэж. Харин тий би бол 3 жил үргэлж жагаа 29 он цууна гэж бодож байгаа. Одоогийн байдлаар бол ингээд энэ залуутай ер нь бараг ингээд үерхэх байх гэсэн нэг тийм итгэлтэй байгаа заяа. Би л ингээд сүүлээ шарвчихгүй болов. Ахиад хар муур дундуур нь явчихгүй болов. Тэгэхгүй бол ер нь бол энэ залуу ингээд амар итгэл мэтгэлтэй байгаа гэдэг ч юм уу нэг юм одоо урт хугацаанд ингээд тий хамаг юм пландаад одоо би ингээд 10 сард миний дадлага эхлэн тэнгүүд ингээд хоёлаа ингээд тийм юм гэж мэд. Ер нь бол одоо байгаа хандлага манламж бид хоёр ч нэг 2 өдөр мөдөр хамт байж үзлээ шүү дээ. Тэнгүүд чи ингээд хүмүүний ер нь жоохон ингээд замаа ингээд харагддсан бэ. За. Яг зөвхөн 3-4 цаг уулзах болохоор нэг юм хамт манай гэрт мэрт байж байгаа л тэгэл ер нь нэг юм байж байгаа зам ингээд харангууд надтай жоохон төстэй зантай юм шиг санагдсан заа ингээд хэлийг гэсэн юм хэлждэг шудраг байгаа нэг юм инээд одоо нэг хошин шогийн мэдрэмж ингээд ер нь бол жоохон юм амар ойролцоо заяа. За. Тэг би нэг юм хаяа харах лээрээ хөх энэ одоо миний эрэгтэй хөлбөр юм бах та гэж бодохоор заяа ингээд мессежээс бичиж байгааг нь харахаар тэгээ тэр мэрийн ингээд бодонгууд за нэрээ бас энэ залуу байж магадгүй юм байна гэж бодож байгаа заяа. Тэр яг нөгөө мэрэгний залуу. Тэгээд би яг тэр бас мэрэг байсан тулдаа энэ залуудаа бас найзлсан ч гэж магадгүй. Одоо найзлахын цаашаа ер нь бол ингээ холбоотой босон ч гэж магадгүй бах яа. Тэгвэл одоо юунд алдах юм бэ тий 2029 он бол зайч гэж бодсон. Тэгээд за 27 таа ч 28 таа ч юм байна уу гэдэг тэр мөрийг ерөөс ингээ анзаарч манзаарахгүй ингээд зүгээр амар өөрийгөө сул тавьсан байж хахад ер нь юм хүлээлтэхгүй байжсэн чинь Америкт ингээ гарч ирээд тэгээд миний хинж татаад хамгийн анхны уулзсан залуу одоо сүүл татаад өмнө нь бол татсан л та гэж тэгээ устгаж мустгсан баа штэ. Тэгээд сая сүүл татсан одоо хинж дээр танилцсан хамгийн ихний уулзсан бөгөөд одоо бараг хамгийн сүүлийнх болох гэдэг нь яах гэдэг нь гэж найз амар хөөрх юмдээ чи нэр харин тийм ээ нүүдч хасаа өдөр ирээ тэгээд хоёлаа хинж устгахыг гэсэн надаа хөөш Америкээс ирэхээр болох уу тийш би тийчилсэн хоёлаа Америкээс ирэхээр болох уу гэсэн чинь өөрөө л мэд би чамайг ингээ ерөөсөө яахгүй юу лээ ямар нэг юм төвчлөхгүй чи хүсээгүй ах юм бол тийм болохоор санаа зовлтгүй заяа гэсэн тэгээ би хараа гэл тэгэл хэлсэн маа ямарчсан хагасад манад ирнэ тэгээ угаас бүтэн цайны өглөө явах юм шууд нэндээс явах юм байна шүү дээ тий шууд манахаас явна яа бүрээрэл амьдрал бүрээрээ хурдан өнгөрөөд байна гоё л шүү дээ найз яа угаас ийм л амьд юм хүсээсэн мэт ойлаа харин тийм ээ ер нь мэдгүй амар гоёгаа би ер нь 2 хүнтэй ойрд ерөөсө 2-3 цаг ерөөсө үнсэлж үзээгүй юм байна за тэг сүүлд бүр 2-3 цаг үнсэлцээ амар гоёсон маргааш өглөө нь би ингээ ажилдаа явдаг байхгүй юу тэг нэм задуулсан мууж гаш гэсэн заяа ингээд миний уруул бүр ингээд хуурайсан заяа ингээ шүнжэнгөө үнсэлчихэр чам тэг ингээд шүнжэнгөө ноололтцсан байгаа шүү дээ бит хоёр. Тэгээ би өглөө 7:45 ажилтайсан заяа. Юу вэ шөнийн 2 өнгөрөөгөө унтж байгаа ингээд арайч 6 өнгөрөө ажилдаа цагтаа очиход тулд ингээд юу ус мусанд орох хэвээр нүрээ хальт угаагаал тэгэл үсээстээ шууж аваад гараад гэсэн заяа. Тэгээ ажил дээр очиж харсан бүр аим шиг зэрэг байсан. Яа би бүр ойрд ерөөсөө тэгж ажилтаа яваг. Нэг бодлоо ингээд амар гой санагдсан заяа нэг юм. Ойрд ерөөс нэг тийм мэдрэмж авах ингээд шүнжэнгөө хүнтэй үнсэлцэл. Тэгснэ өглөө нь ингээд амар ажилдаа сандарч мандарч явж магдаг ч юм уу. Тэгсэн чинь ингээл амар хөрх ингээл ажилдаа сандраал гарч байгаа хгүй би. Яа нэг одоо миний залууга ярьдаг дугаар юм байна.
Яа тий гоё л шүү дээ. Тэгээ сандраа ингээ гарч исэн чинь ингээ хөөхө миний ингээ утсыг заа ингээ миний цүнхийг ингээ тэгснэ өөр цүнхэнд чи юу хийх юм их үү гэсэн ингээ барьцсан ингээ зогсчихсан. За би ингээ хувцамцаа готлмотлоо ингээ үдцэн зогсчихсан чинь тэгээ намайг ингээ амар хөөхө за ингээ ажилтаа сайн орой гэд миний утсыг цүнх мөхийг ингээ өгөө гаргасан заа. Тэгээ амар гоё нэг тиймэрхүү үл амар хөөхө санагцсан. Нэг юм хайр хүрхэм. Тэгээ нэм аяг тав мав ирсэн чинь угааж мугаацсан. Тэр бас амар жохот юм ааш. Тийм шүү дээ. Тэлхээ дээ. Тэгээд нархаагаа хөвтөл хамаг угаалгаа бодсон аваа явсан юм шиг байж ивэл тийм. Харин тий. Тэгвэл амин гаш тгсэн чинь ирсэн чинь хамаг аяг тав ингээ угаагаа тавьцаа. Манай ч уг нь бол аяг тав угаадаг юм байгаа шүү дээ. Тийм тийчгүй. Би ингээд угаагаа тавьсан шүү гэдгснэ гэр ороо ингээд айгу хөрхөө амар гой цэвэрлж мөвөрлцэн. Тэгээ эхний өдөр хонсон өдрөө ингээд амар хөрхөн надад захиа битсэн байсан заяа. Яа би одоо байлаа би ер нь. Яа тийм бэ наа за ийм аз жаргалтай байгаагаа мэдрэх гоё шүү дээ. Энд чинь ямар хүнээс нуугаал яалтал юм шүү тийм биз дээ. Буруу юм хийж байгаа биш юм чинь тэгээ сайхан битээ тэгэхээр минь за гуйж ийн. Харин тийм ээ би одоо дэг төлөхгүй гэж бодож байгаа байсан нэрээ шүдэ 6 тэг төлөх хэмээр байсан ч гэсэн жоохон байж байгаа. Ямар ч гэсэн нэг юм шанс боломж олгоод үзье гэж бодсон. Тэгвэл нэг юм жоохон юм дээрээс заас надаас дүү юм бэ гэдэг чинь нэг юм сонио хэрэгтэй хэрэггүй юмнаас болж түлхэхэд хэрэггүй юм байна. Уусаа яг төгсгөн бол одоо дайралтах шанс. Тэг бүх юм ингээд яг чинь төсөөлснөөр, яг чинь үлээжснээр 100% дээрс таардаг тохиолдол ховор байлгүй дээ тий. Ховорох уу. Тэгээд одоо ер нь жоохон ингээд хүн эвлэрдэм байх нөө нэг юм 35 гараад амьдралын юм жоохон өөрөөр хараа тий нэг юм 20 эдтэй хүн чинь амар өөр юм бодож байгаа шүү дээ. Юу гэдэг чинь айгу гой залуу малуу өндөр тариалаг марилаг гэд хийж бодож байгаа л одоо ингээд шал өөр юм хараад эхэлдэм юм гэж бодсон. Гаргаж байгаа ингээд нэм жоохон үйлдэл мөлтөл амар хөөрхөн санагдчих манагдал. Тэрний чухал болохоос ш тэр залуугийн хэр өндөр байна уу тий хэр тариалаг байна уу цэгэр нүдтэй байна уу ямар нүдтэй тэр мөр нэрөөс ингээд нэг юм чухал байхаа болчдгийм бэ. Тэрний орн ингээд энэ залуу хэр цэвэрхэн залуу байна тий ингээд юу ямар хандлага гаргаж ийн яаж тэр халамжтай юм байна. Тий яг тиймэрхүү юм хараад эхлэхээр мэдгүй надад бол тэр нь айгүй гоё санагдаж байгаа. Одоо ер нь яг би бэлэн болцсон байсан юм шиг нэг юм хэдэн сар ер нь пауз авсан шүү дээ. За шиг. Яшиг нэг би ч баг бөөрнө одоолаагүй юу залуугаас олж ирээд. Тий жааха за одоо л яг хүнтэй болцох хэрэгтэй байна гэд нэг өөрөөгөө хайрлж хэлсэн өнө хүнтэй болцсонгод ингээд шал ондоо юм байна гэж бодсон. Тэрийн найз нь баярлалаа. Амар гоё наа. Тэгээ чамаа ингээд амар ажралтай байгаа ингээд би ч бодоод сонсч л байгаа шүү дээ. Ингээд яг нэг уулзнаас ч хойш уулзаагүй хараагүй байгаа болохоор зүгээр ингээд дооныхаа өмнөөс хүртэл ингээд нэг амар хөрх ажралтай байгаа мэдэл. Бараг бичиж байгаа текст мессеж нь хүртэл ингээд амар зүрх мөрхөр дүүрэн өрөмж байгаа шиг те. Өмнөх одоо явуулдаг байсан эможи ингээд зүгээр нэг юм нөгөө нэг барин чихнийхаа ингээд араар өсөө хийж байгаа нэг эможи явуулах гэдэг байсан ч одоо зураа гэх нэг өрх. Битүү зүрх нөгөө хамгийн сүүл ашигласан эможинууд гэдэг штеп бөө зүрх. Яа эсэлтэй. Гэхдээ хүн яг ингээд өөрийнхөө одоо ингээд хүсэж байгаа юмыг ингээд өөрчлөхгүйгээр за энэ хүнд тааруулъя да гэж ингээд өөрчлөхгүйгээр тавьж чаддаг байна гэдэг нь яг л нөгөө өөртөө тохирохыг хайх олох те бас нэг юм хүчин зүйл болж өгд юм байна гэдгийг би бас нэг реалити шоунаас ойлгосон. Би одоо баахан Netflix шоу үзсэн юм биш. За ямар вэ? No Love is Blind Germany-гийн 2 дахь сизон гарсан юм билээ шүү дээ. Би тэгээд ерөөсөө сүүлийн үед чинь одоо тийм нэг юм шоу мооны хүдэж амжихгүй яваадсан шүү дээ. Тэгээд сая би нөгөө юуны амралтаар бахан бөөндлөө. Лондонны баярын амралтаар тэрний өмнөх яла 7 хоног амрлаа. Тэгсэн тэрүүгээр бахан бөөндлөө бахан шоунод тэгсэн чинь нэг залуу ингээл ерөөсөө анханасаа ингээд уулзах ингээд бүсгүүчүүдтэйгээ те ингээд хэлж байгаа байхгүй. За би бол хүүхдтэй болно гэж бодохгүй байгаа те. За одоо яг хосын амьдрал ингээл чивт хоёр л ингээл гоё байгаа л те. Би энийгээ ингээл яг байгаагаар нь ингээд хайрладаг тийм одоо хайрыг би бол хүсэж байгаа. Тэгээд гэр бүл зохион гэдэг нь бол чивт хоёр байхыг хэлнэ. Тэгээд би бол одоо хүний одоо бол байж чадна гэдгээ бол би байж чадахгүй гэдгээ бол би мэдж байгаа учраас тэг яг л ийм л хүүхэн хайж байгаа гэдэг ч юм те. Тэгээд ингээл уулзаал ерөөсө бараг чи гэр бүлээ ямар байлгаж бодож байгаа вэ? Чи хүүхдтэй болно гэж боддгоо гэл ингээл ерөөсө дайрал зөвхөн болгоноос асуугаад хүүхнүүд чи ингээл ерөөсө юу ямар тэнэг юм яа даа гэдэг ч юм те. Тэг ингээл амар олон хүнтэй ингээл таарахгүй байж байгаа л
тохирсон үнтэй тэрийг хүлэмжшүүлж байгаа хүнтэй ингээд таралдаж байгаа байхгүй. Тийм тэгэл яг нөгөө төнтөг ингээд яг хичнээн дунд нь асуудал гарсан ч гэсэн ингээд сайхан хойлоо савж ярилцж байгаад ингээд шийдчихдэг тий. Тэгээд яг одоо нөгөө сүүлд нь ингээд жилийн дараа ингээд яадаг штэ. Тэг өнгөрсөн жил ямар баймаа энэ гэл тий. Хос болоод амьдрснаас хойш юу болон энэ гэл тэгэнгүүт бус тосууд нь ингээд ерөөхдөө амар асуудалтай тий. Ингээд ямар нэг юмнууд болцсон ч юм уу, салцсан болцсон ч юм уу тий. Тэгсэн нөгөө хоёр чинь тэгэл яг ингээд яг нөгөө юугаараа байждаг. Байждаг. Тийм. Яг ингээд ладж байгаа л та хоёлаа уус яг нөгөө тийм анханасаа юмаа тохироод би одоо энэ хүнд зориулж би өөрийнхөө стандартыг ингэж өөрчлөөгүй учраас тий хам үннээ уус эхнээсээ ингэж ярьсан тийм болохоор зэрэг суурь сайн тавина гэж би яг тэрийг хэлээд байгаа гэж ойлгосон. Харилцааны суурийг би өөрөө яг тэрэндээ хүрч чадгааргүй тийм юмаа тэр хүнд амлаж би яагаагүй тий худлаа амлалт өгч би суурийг цутгаагүй. Тэгээ тэрэн дээрээс ингээд байшин байхаа чинь тэр суурь нь муу байшин чинь тэгэл мураад онч штэ. Тэгхгүйгээр яг за миний чадах юм ээ би чам санал болгож чадах юм байна. Чамаас би хүлээх юм байна. Чиний зөвшөөрч ийн одоо зөвшөөрчил хоёул эхлэе гэдэг ч юм. Яг тэгэж ихэлсэн харилцал амар сайн дээшээ амар бат бөх сүртэй явд юм байна л гэдэг би тэрнээс харчаал ер нь тийм биш үү те бусад хүмүүс чи юу тэнийг юм нэхэд байгаа гэж хэлж болох ч гэсэн тэрийг маань ойлгох хүн угаасаа гарч ирэх юм байна. Тэр нь заавал ихний 10 байх шаардлагагүй те. Ихний 35 жил дотор одоо надтай дайрлалцсан залуучууд дотор байх албагүй зүгээр яг зөв хүнийг ирэх юмнуудыг л хүлээх хэрэгтэй мэн гэж би бодсон. Гэгэрцээ. Нэрээ тийм юм байна те. Тэгвэл бол тэгэл өөрийнхөө юуг ингээл хүүхдтэй болохгүй гэж бодож байгаа л тэгсэн чинь нэг хүн гарч ирэл би хүүхдтэй албараа ингэнгүүт тэгэл за нэрээ тийм ч юм уу гэл тэгэл дараа нэг юм хэдэн жил ажааралгүй амьдарч байгаа ч юм уу мэдгүй өөрийнхөө тэгэж ер нь мэдгүй яг өөрийгөө бас тэгэж таньтлаа бас уддаг баха магадгүй амар зөрөгтэй хэлж чаддаг болох гэж тий зөрөгтэй хэлж чаддаг болохоос гадна яг нэг юм за би яг ийм хүн шүү гэдгийг нэг юм таньж мэдгэж за тэр хүүхний тэр жишээн дээр юм бол за би ер нь бол тэр залуу шиг хүүхдтэй болохгүй гэж бодлоо. Тэрийг бүр танин мэдлээ бас удах хаа. Үгүй юу? Магадгүй. Тэгээд одоо тэр хүн маань тий одоо би өөрийнхөө хүсэлж явах би ингээ шаардлага тавингууд тэр хүн маань яг тэр байгаа чигээр нь хүлээж авч чадчихэв үү? Эсвэл за энэ ингээ явцын дунд ингээ бодлоо өөрчлөх бахаа гэж бодож за окей гэж хэлж байгаа ч юм уу тий яг тэрийг нэг юм ялгаж салгаж чадах бас скил суралцах гэж хэдэн жил болох юм байна гэж бодсон. Тийм чи дотроо өөр бодолтойгоор за тгийа гэж хэлж болно шүү дээ. Тэгхгүйгээр ингээл яг л өмнө сэтгэлээсээ окей чи наадах юм биш шүүрч энэ хоёулаа хөөгдгөө амьдч болно гэдэг. Яа би тэгэл тэрийг үдчихэл ингээл окей за та зүүн хараагүй л байгаа юм байна шүү дээ. Тэгж чи ингээл тий. Миний яг хүсэж байгаа юм алга гэж. Тий байхгүй л. Тийм арай л болоогүй л байгаа юм байна шүү дээ. Юунд шалаад байрна. Тэр гэж үгүй. За янаас тэ хэлээ энэ тухайга. Тэр гэж гисэн. Чи юм тэр тараад мэрэг нэг үзүүлчих юм уу? Би одоо харин чамаг ингээд тараад мараад ярих юм нэр өгдөг. Намайг одоо ингээд 3 жилийн өмнө би найзчээсээ бараг сүнслэг сэрэлт болоод би өстой ингээд сүнслэг ертөнцид хөл тавиад ингээд тарамара хөзөр ингээл те энэ гэсэн чинь бүр саарч унаал инегээл ёо найзаа чи битий тэнийг юм яриад одоо ингээд найз нь дараад үзүүлсэн намайг 3 жилийн дараа суун гэсэн. Яг адилхан юм ярьж байгаа. Яа солиотой за яах вэ хүн чинь яа тий сайхан л байгаа юм найз. Нөөш би тэгээ сая чиний ярьж байхад бодлоо. Ингүүл яг одоо ингээд би одоо жишээлбэл нэг хүнтэй суугаад одоо жишээлбэл тэр залуу ингэж ярьж байгаа. За миний уулзж байгаа залуу. Ингээд 2-3 хүүхэдтэй олон гэж ярьдаг заяа. Тэнгүүд би ингээд нэг жоохоо шийдвэргүй байж тээ тийм ингээд за бас сайн мэдгүй байна гэдэг ч юм уу. Тэнгүүд ингээд за энэ залуу бодлоо өөрчлөх болов гэж тэгэж ер нь бол энэ зүгээр жишээ шүү заяа. Би тэгж бодоагүй байгаа. Одоо энэ залуу бодлоо өөрчлөх болов гэж ер нь тэгэж хүнтэй хамт байх нь зөв үү эсвэл ингээд анханасаа л одоо юу гэдэг за энэ залуу бодлоо өөрчлөхгүй юм байна гэдэг ч юм уу тий би ингээд жишээлбэл хүүхдтэй болмааргүй байх юм бол тэр залуу ихтэй нэг 2-3 хүүхдтэй болохыг бодцмаа штэ тэнгууд би ингээд за явцын одоо тий явцын аянд юу гэдүүлээ аяны явцын донд юу гэдүүлээ явцын донд явцын донд тэр залуу тий за ойлоо одоо хүүхдэр яах юм бэ гэдэг ч юм уу нэг тиймэрхүү тэгэж өрн хүнтэй найзлах зөв үү буруу юу жишээлбэл одоо тэр Netflix-ийн шоун дээр ингэдэж штэ тэр залуу ч ингээд хүүхдтэй болохгүй гэж бодсон маа штэ. Тэнгүүд нөгөө хүүхэн ингээд шийдэж чадаагүй байдаг үстэй анхандаа. Тийм яг за тгий гэж хэлдэг шүү дээ анхандаа л тийм. Тийм би ер нь ингээд наад шийдвэр чинь сайн мэдгүй байна зэдэггүй байна гэд. Тэгээд тэгсэн мөрчлөө тэгээд залуу ч ингээд тэр хүүхэнтэй ингээд ер нь бол суучж байгаа штэ.
Тэгэнгүүт одоо тэр хүүхэн чи яг ингээд үнэндээ бүр ингээд 100% шийдсэн. За би төсөглөний бол үзег болохоор мэдгүй байна. Би яг тэр хүрээд ингээд орхицсан зав ингээд тэр хүүхэн амар ядаргаатай санагдсан зав ингээд яг гатайгаа учир нь олдохгүй. Учир олдохгүй. Ингээд нэг болохоор ингээд уйлал нэг болохоор би хүүхдэд олно ингээд нэг болохоор болохгүй ч л мэдгүй нэг амар төвхтэй санагдсан болохоор үзэх болсон зав. Тэнгүүд би тэгээд тэр дараа нь тэр хоёрыг суудсан харчаад би ингэж бодож байсан аахгүй. Энэ залуу яагаад суусан бол доо тий ингээд энэ хүүхэн бодлоо дараа нь өөрчлөл яана гэж яг юм 100% шийдвэргүйсэн болохоор тэр нөхцөлийг хүлээн зөвшөөрч ийн гэж худлаа ярьж тэр харилцаанд орсныхоо төлөөсийг л өөрөө төлж тарах бах та одоо цаг хугацаагаараа ч юм уу сэтгэллээрээ ч юм уу тий тэгээд би одоо худлагаасаа ядахгүй нэ штэ би яг үнэхээр чадахгүй гэдгээ бүрэн шийдээд тэгээд орж ирсэн тохиолдол бол бат бүхэл байх юм байна. Тэгээд би сая чиний ярьсан дотроос ингээд би чи ингээд хоёр өөр юм яриад байгаа байхгүй заяа. За одоо намайг шүүмлж гэж битгий бодорой заяа. За таруу мэрэ хөдөр сонсонгуудаа намайг хүнтэй сууж хүүхдэд болох юм байна. Yes би яг 3 жил нараа хүүхдэд болох юм байна гэжсэн аа. Одоо болохоор зөв нөгөө залуу нь окей хоёлоо 2-3 хүүхдэд болж магадгүй би хоёлоо ч яах вэ? Би ер нь амьдралаа гэж боддгоо 2-3 тэнгүүт ингээд үгүй би ингээд хүүхдгүй байна гэж боддгоо шүү дээ. Энэ залуу одоо тэгээ сүултээ зөвшөөрөх ч юм уугүй ч юм уу. Дадаасаа хүүхдний хүл яах ингээд чи яг өөрийнхөө ингээд санааг бишээ одоо өөрийнхөө шийдвэрт ингээд бүрэн хүрч чадаагүй. За яасан жах те болсон жахуу болох гэсэн жахуу гэдэг дээр тавьсан байгаа болохоор зэрэг ингээд тэгээ ер нь аль нь яг чиний жинхэнэ бодлын те гэдгийг эхлээ шийдчихэж тэгээ харилцаанд явах хэрэгтэй юм шүү. Харин тий. Хүүхдийн талаар бол сайн мэдгүй байгаа заяа. Би яг үнийг хэлэхэд. Тэгээ энэ бас айгүй тийм том юу гэж би бол харж байгаа. Одоо ингээд нэг талаар ингээ хүүхдтэй болмоор байдаг заяа. Одоо болмоор ч юм ингэж бодогддаг заяа. Болмоор ингээд нэг юм хүн чинь нэг юм 100% ингээ хүсдэг тэгээд байдаг штэ. Надад ихтэй нэг тийм амар бүр юм 100% би ингээл хүүхдтэй болох юм аа гэдэг ч юм уу. Би хүүхдэд бол дуртай, хүүхд харахаар ингээд хайрлж майлдаг ч юм уу, ингээд юм хайр хүрдэг ч юм уу. Тэгэнгүүт ингээд яг ингээ өөрөө хүүхдтэй болох хэрэг нэг юм бүр нэг юм тимээ гэж нэг юм гарч ирдгүү заяа. Тэгэхээр ингээд би тэрэн дээр яг юм 100% шийдвэртэй ерөөсөө биш байгаа за ингээд 50-50. Нэг бол хүүхдтэй болж чадах юм шиг. Одоо тийм ингээд нэг бол хүүхдгүй болж бас чадах юм шиг ингээд яг ингээд юм нэг юм атсан шалганд байгаа заяа. Тэгээ одоо ингээ хэрвээ би жишээлбэл энэ залуутай ингээ уулзаагүй байсан бол ч юм уу тийм ингээ ганц би байсан бол би бараг ингээ хүүхдгүйч байсан доо асуудалгүй. Ер нь бол нэг тиймэрхүү юм дээр тавьсан заяа. Хүүхдгүй байвал бараг тийм ингээ өөртөө гой цаг зав гаргаад гэдэг ч юм ингээл хаяа маяа подкаст нэрдэг та ингээл нөө ямар хазар би хүүхдгүй юм бэ тийм ингээл амар өөр ажилласаа ядраад ирэнгүүт ингээл хүүхдээ аваад хүүхдтэй ингээл цаг зарцуулна ингээл одоо яаж хүмүүс тэгэж хамаг юма одоо ингээ амжуулж чаддаг байна гэж боддог ч юм уу тий. Тэгээд ингэж бодонгууд би ингээ шийдвэртэй хүрээг байгаа байхгүй тэрэн дээр. Тэр намайг айгүй алцгануулаад байгаа заяа. Тэгээ айгүй хэцүү. Тэнгүүд ингээд нэг юм одоо тэр залуутай ингээд ирээдүгөө бас харах айгүй хэцүү заяа ингээд. Бүх юм ингээ гой байгаа ч гэсэн ингээл тэр хүний хүсэл ингээ 2-3 хүүхэдтэй болно гэ ер нь бол аа болохыг хүсдэг гэсэн заяа. Тэгэл доотлол нь 2 дээдлэн 3 хүүхэдтэй болно гэсэн заяа. Тэгэхээр ингээд би ч яг нэг юм шийдэг байгаа шүү дээ. Яг хүүхдтэй болно гэдгээ шийдээгүй, яагаад юугаад шийдээгүй яг нэг мэдгүй ингээд нэг юм алцганцсан байгаа байхгүй юу? 2-3 гэхээр чанд амир их санагдаад байгаа юм болоо. Чиний үед нэг хүүхдтэй бодол болохгүй бүр болохгүй гэсэн бодолтой байгаа юм биш үү? Мэдгүй чиний яриас би сая тэгж нэг тийм мэдрэмж авлаа. Тэгээд тэгэнгүүт тэрнээс нэмээд бүр 3 хүүхдмүхтгээ ярьчингууд ингээд ёо ингээд барыг толгоогоо барих гэдэг. Бараг тийм байж магадгүй ах ингээд 3 хүүхдгээ өнгөд би яг насаа бодож байгаа байхгүй. Одоо ингээд 3 жилийн дараа тараа эхнэр ихний 3 эхэлж дүүх юм бол гэж. Тийм би чи 38 цаг байхгүй. Тэгээ 38 39 дүүч гээд ингээд дүүч хүртлээ 3 хүүхд гаргана гэхээр бас ингээд 41 хүртлээ тэр чинь за байж та энэ чинь тооцоололоор яадаг гэлээ гэж. Төрөөд шууд ирсэн боллоо гэхэд дахиад нэг жилд 10 сар тийштэй найзаа. Харин тэгэхээр чи ер нь бол ингээд бүр амар 40 гарч аач ингээд 3 хүүхд болох гэдэг байхгүй юу? Тэнгүү тэр залуу чи ингээд би 40-тай хад 32-тай морьтой гэд ингээд нэг юм мэдгүй ингээд нэг тиймэрхүү тал дээр ерөөсөө яг юм шийдвэр төрөөг болохоор би ингээд юм буруу зөрөө одоо 2 төөрөгцсөн юм яриад байж магадгүй бах. Хойлоо эсвэл амар их юм бодоод байна уу? Бүр ингээд нийлээчгүй байж ингээд ёо 3 хүүхдээ болно гэдэг яах юм бэ? Хойлоо подкаст дээр сууж байдаг. Яа хүмүүс ээжиж авч шинэ од ямар солиотой сарч алаагүй байж нэг юм солиотой өхнүүд байдаг даа. Тийм шүү дээ. Гэтэ бүх нөхцөлийг бодож үзэж байгаа тэр нөгөө нэг аюулаас өөртөө хамгаалж байгаа л тийм инстинкт юм биш үү те? Өнөө нөхцөлд уурчиж тавьж бодож үздэг. Тэрнээс биш тэгээд муу санаагаар бол тэгдвэ. Би тэгээд чи хүүхэд өргөж авахыг юу гэж боддог яг асуусан бас. За. Тэгсэн чинь тэрэн талаар ерөөсө бодож үзээгүй байгаа гэсэн бодож үзнэ гэсэн.
Тэгээ ингэж иймэрхүү асуулт асуугаад байхыг бодвол би ингээд яг ингэж шийдэг байгаа байхгүй юу? Тэгээ яг нэг юм өөрөө хүүхд гаргана гэж ер нь шийдэг ингээд хэрвээ тий яг бол яг жоохон том болсон хүүхдээс өргөөд авчиж бас болж байгаа байхгүй юу гэж. Шууд 27 даа өгтгөөч. Харин тий. Сэлэтэй үгүй 28 даа шүү дээ. Шууд 28 даа өгт өргөж авмаар байгаа байхгүй юу гэж. Тий надад юу нь бол тийм л байна да. Одоо чиний сонд сайхан. Найзаар нь юу ах тий хавар болоод хаяа жоохон юм орчхоод л ёо сая би одоо тэгээд их орноо санаад яагаад байгаа юм хайши. Эсвэл харанхуй өрөө дуусны юу гуниг сүулт нь гарч ирж мөрөөд байгаа юм уу хайши. Би бүр Монгол явах юмсаа тий саяхан явд Монгол явж ирчээ би бүр Монгол явах юмсаа эмээ санаад дээ. Тэгээ баг хоолоо санаад дээ. Хоолоо санаад дээ гэдэг шиг. Сайн нэг 2 хоног бол би нэр амар монголоо сансан. Тэр бүр ингээл баг хөрөгчний мохорт байдаг баг арцаа гэдэг шиг манай зөв арцны ундаа бишээ зөв арцна байдаг штэ нудаг тэр мэрээ гаргаж ирж амар ууж басна гэж сууж муугаа. Яа зарээрээ. Тэгээд гэсэн чи аз олж цирк үзгүү гэдэг. Цирк үзээд. Чи үзсэн үү цирк үзмэл шүү дээ. Үзсэн. Тийм, яг цирк дээр чи нөгөө монголчууд байгаа юм билээ шүү дээ. Тэгээд монгол амар гарч мараад монгол тэмээ харж марснаа би ингээд барыг бөө дуулж болох гэдэг юм шиг. Тэгээд гэсэн мөртөө үзүүлбэр дээр манай монголчууд ингээд амар лаг юм хийж мгээл акробат дээр бүр монголчууд ямар лаг юм бэ гэж бодоод би бүр ингээд тэгээ барыг нөгөө нэг мориныхаа өнөртэй барыг гэж би тийм нэг жоохон сэтгэл дэвцсэн монголчуудтай цирк үзчихё. За болоо доо. Амар олон монголчууд эцэрчтэй. Гэхдээ айгүй гоё юм байлаа ингээл монгол гээл зарлж марлангууд. Юм байгаа юм бэл. Тэгээ баян шин хүмүүс ирд юм шүү тий. Тийм билээ шүү тий. Чи тотны үзэх шал өөр номерууд эсэж. Тэгээ амар уралцсан л шүү дээ. Ерөөсөө бараг тавтагдаагүй. Харин тийм байлаа би тэгээд за гэд нөгөө хүнд ч гэсэн монгол цирк үзүүлэх бас гоё юм бэл. Манай монголчууд гээ цээжид дийлдэг гэж. Би харин гайсаа чамайг стори оруулаа энэ одоо яасан бол манай найз ингэ зүгээр өө гэдгсэн чинь юу гэлээ хавар болоо юм орж ийнө гэж. За яа бүр яг тэгчихсэн. Найз чи зүгээр өө гэсэн би. Хавартай найз бас яа зүгээр ахтай. Яа чи бүр гайсаа шүү. Нөгөө нэг тэмээмийнхаа бичлэгийг өнөөдөр ажлынхандаа үзүүлж үзлээ. Энэ хараа манай монгол тэмээмэ гэж хэлээ. Яа. Ингээд юу ч хэлэх учраахгүй. Гоё юм. Тэгэл ёо бис амар гэрээ санжи манчи гэж үгээл ёо. Тэгтээ бас амар юугаа ил гаргадаг болчихжээ нөгөө эмоцо. Одоо ингээд тэгээ гэрээ санжи манчи гэж би баг одоо ерөөс нь баг хэлж мэлж байгаагүй нэрээ хүн амтанд. Ажил дээр тийм ажил дээр нэг албатай юм шиг германд ирчээл тий. Би нэг тийм хандлага тэгэж боддсон юм шиг байгаа. Албатай юм шиг яах гэж ийзээ хараач гэж баг тий. Би бол хэлэхээр байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тийм юус хамаагүй болцсон. Юу гэж бодвол бодно. Би гэрээ санаад тэгээ юу гэж. Тэр яг юунаас авсан байж тарах уу? Одоо мэдгүй хавар ах. Хаврын үйлрэл тэг сайхан би нэг юм толгой идмээр байна. Йоо нэг сайхан гоё хэвэн бав. Идэж үзэж өгсөн өнөөс үссэн байж. Яа. Эсвэл нэг 3 сар цаа нэг Монгол явж ирдэг тийм л болмоор байна. Тийм тий. Төгөлөг гойлчих гадах юм. Эсвэл энд нэг гоё монгол хоолны газар нээгдмээр байна. Тэгээд байсан нь яатсан юм шүү. Хаагдсан юм шүү. Би яг монгол хоол идмээр санагдаад Google дээр нөгөө газар чинь дахаад байдаг гэдгсэн шүү дээ. Тийшээ очие гэдгсэн чинь хаагдсан л шүү дээ. Харин тийгсээ. Би чахт сүүлийн хэрцэн гурлаа залуудаа цавыг өгцөн. Одоо найз монгол цав байхгүй. Би тэгтээ ойрын үед амар яг энэ надад хавар нөлөөлөд хажуугаар нь миний ороо мороо нөлөөлөд тэгээд би яг тэр нөгөө нэг ороо орчлоо гэдэг нэг дугаар дээр яриаггүй юу хөлөөлгөрөн дээр тэгсэн чинь тэр өдрөө би тэгээд оройн яг юугаа хардаг байхгүй юу календар гаргаж ирээ. Үгүй энэ юу юу болоод байна гэж тэгсэн чинь яг ороо ордог өдрүүд заяа. Би нэрээ хүнийг яриг нийсэн гэж амар сонирн байгаа шүү. Тэгэл би бүрэнэ төрөөдгүй нэрээ ямар сони. За энэ 7 хоног бол ингээд хөвчлөлтөө өнгөрч ивэл даа чи 7 хоног жоох өгөөдгөндээ гэж харж ирсэн байхгүй юу яг нөгөө үйлдэл нөгөөс тийш таардаг штэ чи. Ахаа тий. Ороо дуусаа тийм гинт амар эморч мэмороо. Тэгсэн чи би яг тийч харж ирсэн чи энэ 7 хоног гэсэн чи би гээд гэрээ санаа тий. Тэгснэ. Одоо дараа 7 хоног яах юм? Бүр яг ванга шиг хэлий гэдэг шиг ороо орж дуусаас гуниглаад тий нэг гунигтай нэг 4-5 хоног өнгөрч жагаад тэгээ тэрний араас ингээд амар юм цоглог болдог байхгүй ингээд нөгөө тий ингээл нөгөө нэг яавал чаач юу хийж юм чи энэ гэл тий тэгсэн чи би яг өнөөдрөөс гэж тэгсэн заяа амар ингэснэ өглөө ингээл асаагаал би ингээл нөгөө нэг
чихвчээ сонсоод ингээл хөгжмөө тавиал ингээл ажил руугаа гарч байгаа шүү дээ. Тэгэл тэгсэн чинь ингээл татарын дуу яваал заяа. Тэгэл тэгсэн чинь миний ингээл идисмэс ингээд сэрж мөрөөл заяа би ингээд бүх хэсээрээ тэр дуугаа мэдэрчдэрснэ ингээд нөгөө яг нөгөө татарын яг нөгөө CD-н дээр л байдаг нэг тийм дуунууд те татар цомгон дээр орсон ингээд зарим нэг олон хүмүүс мэдгүй дуунууд хүртэл байдаг шүү дээ тийм. Бүх хүн мэддэг дуунууд байдаг шүү дээ тийм биш яг нөгөө CD-н дээр л хүмүүс сонсч болохоор нэг дуунууд байдаг байхгүй. Тэр мөрийгээ сонсч баасан чинь ингээл би бүр no stop it гэж би бүрстэй гэдэг. Яа бүгд харагчлаа. Гудамжаар ингэ явж байгаа дээ. Өглөөс гараа явж байгаа болохоор зэрнэ ингэ хүмүүс байхгүй байгаа шүү дээ. Яаж яах нь хүүхдээ амар таалцсан болохоор ямар ч машин чи байхгүй үед мөдөгээд би бүр ингэ бараг хипхоп хийж мэгээд бүр ингэ ясис юм бас бүх мөнгө нөгөлж өглөө би бүр яг тэгээс амар юм. Авс хувцас өмсцөө яваад байгаа хөө гэдгснэ. Хипхоп дотоос гэтээ амар гоёсаа. Тэгэл өнөөдөр би ингэж мэдчихэл би бүр ингээл ирч хүч ингээл буцлаа заяа би бүр юу ч чадах юм шиг байна энэ гэдгснэ. Өнөөдөр би баяжих төлөвлөгөө гаргалаа. Ажил дээр суужсэн манай ажил энэ 7 оны арай гайгүй амралт гэдэг хүмүүс угаасаа нэг амар байхгүй. Тэгээд тэгсэн чинь цаг гараад би ингэж юу хийх вэ гэж бодчихдог байхгүй. Тэгээд тэгснэ. За окей баяжих төлөвлөгөө гаргая гэж шууд амар юм нээж мэгээ шин дэвтэр гаргаж маргаал зөө юунч бэлэн байж дээ тэр нэ. Шуугуулга нэгэ шин дэвтэр гаргаж маргаал тэгэл тэгснэ. За эхний 1 сая еврогоо босгох төлөвлөгөө. Тэр өдөр. За ёо за найзчдад баяжих домд орцсон. Тэг өнөөдөр тэгж ийн одоо тэгээд даачийн талаа бас намайг ямар сүрприз хүлээж байгаа тий. Сэмээ. Хавар зүгэж өгсөн сууж ойлгоорой. Шал нэг өөр юм ярьцаа. Бас над чиг би дурлсан гэсэн сууж ах үдээ. Тий хавар иржээ хайр иржээ гэж үгээд. Тий бас яаж мэдлээ юм яаж мэдлээ нөгөө нэг нүдэнд нь умбдаг залуу малуудаа ихэ таарах юм билүү. Таарсан би. Тэгээс таарал явахтай нөө чи энийг бүр ацар дээрээ тавьчихъя. Яа. Би заа хөвчлэн нөгөө карта төлчдөг байхгүй. Тэгсэн чинь өнөөдөр яагаад чи надад бэлгүүнгүй таарсан тэгэл тэгснэ. Тэрүүгээр амар тооцоо хийгээл. Тэгсэн чинь надад хариултын нөхч ингээл бит хоёр чи гармаар шүлж одоо тэр яа таа. Тэгснэ амар өдрөг сайхан өнгөрүүлээрэ. Гэт надад энэс би чи ч гэсэн. Яа. Яа хүмүүс нэр ороод орсон юм шүү. Одоо бомб хаасаагүй юу? Хаасаагүй нэр би өнөөдөр годамжинд явжсэн чинь нэг залуу нэг хүүхнийг ингээд годамжинд шууд яриа үдчих их харсан. За хурж очсноо. Юу гэлээ яг ингээ өнгөрсөн чинь ингээ тэр залуу би ингээ чамайг хараад чи айгу хөөрхөн харагдаа тий би чамтай яриг гэж бодлоо тэгчихсэн би тэгээд за хүмүүс ч өнөөдөр бүр ер нь хавар маар болоо хаасаагүй ороо орсон байна да гэж бодсон. Ресторан хүмүүс чинь зүгээр үнсэлцээстэй би тэгээд одоо хизээ юм болцсон юм чи гэж бодсон. Тэгээд нэрнгээсэл юм нь орцсон юм шиг л. Тэгээ одоо ийм үедээ гоё яадаг штэ тий нэг юм гэгээлсэн догдолсон те нэг юм яг яах гээд байгааг нь мэддэхгүй нэг юм нар хах гээд байгаа юм шиг те шорох гээд байгаа юм шиг нэг өглөө 8 хүүтэн байснаа өдөр нь амар оройн амар халуун болж молоод ёо нэг яг алцсан үе байдаг шүү дээ. Арай гараа сууч марч юм шиг те нэг юм жоохон те ингээд юм коктейл унгааны гадаа ингээд юм харцсан. Шалдан цавтаага гараа яв марч юм шиг. За тэгээд дилэгдэг шүү чи. Дилгээд явч марч юм шиг. Хүүхд ялгаач чи. Яа, чи бас тэ юм хийж үзмээр л байж штэ яа. Яа, харин тийм. Хүүши би юу үзмээр ах юм аа. Энэ чи нөгөө нэг Амстердам тийшээ нөгөө нэг юу идэг штэ. Төлбөн гарден байдаг штэ. Койкенhof лөө. За тийм. Амар том цэцэрлэг төрөл нь яг нөгөө төлбөнтэй. Төлбөний чи монголоор үдүүлээ. Өөстө мэдгүй. За би хараад. Юм мэдчихэл та хоёлаа те. Нэг монгол үгийг. За нэг юу гэдэглээ тэр чинь нэг юм байдаг гэсэн шүү. Алтан зул цэцэг гинэ. Тийм үү? Тэгж байна. За. Алтан зул цэцгийн одоо юу гүзмээр байгаа байхгүй. Ямар гоё. Тийм. Би тэг хүүхдээ гуугаа ядцсан бүр хоёлоо яа л та. Энэ Амстердам орчод ирэлт юм уу энэ гэдгсэн чинь манай хүүхд би хашилтаа 1-р 2-р угаасаа явах сонирхол алах. Манай хүүхдэд яг ийч явахаас одоо амар юу болчиход байна. Одоо нэг өсвөр насны дээр хүүхдүүд ингэ тийм болов ингээд тийш юм биш ингээд явъя гэж жоохон байхад ингээд би бараг өөрөөс нь асуухгүй дагуул явж мавчиж байгаа шүү дээ тий. Харин тий. Одоо тийш явна. Энтэр гэсэн чи одоо болохоор би ингээд заавал энэ хүний бодлыг сонсох хэрэгтэй тий. Чи тийш хамт таттай явмаар байна уу? За үгүй тий. За окей. Тэр юм чи гэдэг тий. Тэгээд би бас нэг ганцаараа шидчихдэм үү гэж хэлжсэн. Сая залах үрээ тэгээ юм үзэг гэртээ хөвтөж. Үгүй Амстердамын нөгөө юу болох юм гэсэн чи хааны тийм баярын өдөр болдог гинэ. Тэнгүүд ингээд гадуур нь бүх юм нэм оранж өнгөтэй болдог гинэ. Тийш тий. Тийм үү? Би чинь тийш тий. Нидерландд би чинь бас амьдэрсэн хүн шүү.
Хагасч ийлээ. Тийм үү. Тэгсэн чи тэр айгу гоё юм болдог гинэ. 4 сарын сүүлээр гэсэн үү юу гэсэн бэ нэг 4 өдөр гэлөө 3 өдөр болдог. Гэт манай ажлын залуу тийшээ явж үзэж байгаа найз охинтой ихц би тэгээд тийм байт юм гэсэн чи. Би тэр газар чи хаантай мөгч тийг хаантай бэлгүү тийм нэртэй баяр болж байгааг бодвол гэсэн надаа. Тийм тийм үү. Хааныхан дуртай өнгө гэсэн. Оранж өнгөч. Ари намын телевизээс Амстердамын дугаарыг үзээрэй. Тэгвэл та тийм байх тийм нэрээ. Үзээгүй тийм баригдчихлаа. Бүх юм үзүүлэх юутай те. Хүн юм асуунгууд одоо яг тийм болт те. Эндээс үзээрэй. Үзээрэй. Гадаад тэрхий амьдрах тухай харах өрөө сонсоорой. Сексийн тухай асуу хүлээлгээрээ сонсоорой. Хэрэгтэй хэрэггүй юм хэлээ. Тэний подкастыг сонсоорой. Яа, сэлтэй. Уцаад болоо. Яа, би тэгээд түрүүн чамайг ярьж байт бодлоо. Хэрэггүй мо найзаагаа шоолж инээжтэй гэж. Чи түрүүн банга гэж ярьсан одоо. Би нэг хэдэн жилийн дараа банга гэсэн ярьж байгаа. Яа, бүрээ штэ. Тэгээ ингээд бодглохлоор арина ч надаас 3 дөө өстэй. Юу илээ найзаа? 2 дөө. 2 дөө. Тэнгүүд ингээ 2 дөө бүртлээ би аринаас ингээд 2 жилийн хойно явж байгаа хгүй ч. Тэгээ тэр нөгөө юу юм уу? Таарууд мэрэг зэрэг юу илээ тий янз бүрийн юм амар сүнсний сэрэлт мэрэлт гэдг нь би үгээд сайхан үзсэн гэж. Тэрийг сайхан үзэж үзээ. Тийм болохоор насны зөрүү мөрөө ерөөсөө хамаагүй мэлээ шүү манайхаа гэж. Энд гэдэг хүүхд мөхтөр төрүүлсэн мөрөлсөнтэй холбоотой дүүх үү? Хүүхдтэй болохоор зэтэй өөрөө ирэхгүй ингээд амьдралд баг төрүүлж явах хэвээр маста болж малдаг баха. Манай хүүхд намайг өчтөр тэгсэн ш нэрээ. Цирк үзээд битэр харьжээс аахгүй. Тэгээд тэгсэн чинь ээжи та намайг төрүүлэхтэй биш үлээ намайг баг гизэндээ байж захта надаас одоо миний одоо байгаа наснаас надаас сэтгэх хичээлсэн юм биш те гэсэн заяа. Тэгээд би ингээд ботсон чи ингээд нэрээ тийм заяа. Манай хүүхд 13 урж байгаа штэ би нэрээ тийм ш би 10 төж жирэмсэн бол 20 төж төрсөн штэ. Биш үлээ 20 төж жирэмсэн бол 20 төж төрсөн штэ. Тэгсэн чинь тийм ээ тэгэл би нэрээ заяа амар айх яах нэг зэрэгцэл заяа ингээд яана хүү миний хүүхч одоо нэр тэ баг итгэж жилийн дараа миний тэр насн дээр очих нь шүү дээ гэж бодож маа. Тэгсэн намайг хаарснаа аваа бас тэнэг байсан байгаа шүү гэж хэлээ заяа. Яа ярээ миний нэсгчээ би юу гэсэн үг ингэж асуух тэгсэн чинь юу гэсэн үг дөнгөж 20 нас хүрч иж ингээд гой зугаалъя тэ залуутай баг болж үзье шоуд ярих уу үзье мүзэ гэж боддгоо мө гэсэн. Яа, хөөрхөн нэрээ 5 нойлтсан байна. Нэрээ бас үнэн байгаа шүү тий. Тэнэг байсан байгаа шүү гэдгийг тэ бүр монголоор хэлсэн заяа. Ямар инээдтэй. Төсөлчлээ бүр нүд. Өөр чиний нөр бүр чи бүр яаж харсан бол нүд чи бүр шугал. Би инээ төрөөс. Үнэ гэнэ. Яа, солиотой. За тийм сонтой даа за хойлоод тэгэл яаж хийж байгаа л цаг гаргал ярьчих юм тий. Харин тийм ээ. Дараагийн юм дээр одоо би найз залуу талцсан байх үедээ. Тэгэхээ үгүй тэгэхээ тэгээсээ. Яа. Одоо дараагийн хэнийг подкаст дээр нөгөө нэг 3-7 хоног манайг яваад ирсэн байх нь ш нөгөө залууч айг бол тий. Юу лээ? Ирээгүй бах. Яг ирчихэх бах. Тэр хооронд юу болж байгааг юм бэ чи ер нь бол тий. Тийм, ер нь холбоотой байгаа юу, холбоогүй байгаа юу интермедиар ярих нь ш. Тийм ээ. Харин тийм. Тэр дугаарыг сайн хурдан сонсгоосаа. Би одоо ингээд баг өөртөө подкаст ингээд хүлээгээд байдаг болчиход байна шүү дээ. Одоо тэр дугаарыг хурдан сонсгоосаа. Яа, солиотой. За тэр бол юм болох баха хар муурал гараад ирчихгүй бол гэж. Халуур. Яа, за бака манаха. За энэ хүрээд тэний подкаст маань өндөрлөж байна. Тэгээд дараагийн 7 хоногт орчих магадгүй, орохгүй ч магадгүй. Бид хоёр дараагийн 7 хоногт хоёулаа чи явах хэрэгтэй чи дараагийн 7 хоног үстэй. Сарагийн байшлаар пари чи. Дараагийн 5 дахьд яв. Тэгээд бид хоёр хэрвээ ажлуудаа зохицуулаад төрүүлээд бичмичээд янзлцсан байх юм бол дараагийн 7 хоног чинь дугаар орно. Үгүй болвол дараагийн 7 шинэ дугаар орохгүй нэ шүү манайхаа. Бид хоёр шоуд нь 3 хоног тасвалтгүй шоуд. Манай найз хүнтэй суух гэж байгаа. Тийм учраас бид хоёр шоуд нь. Бүр догтлоод ах юм гэж арих байх гэж. Йоо солиоч. За бака манайхаа. Өдрүүдээ сайхан гүйлцгээрээ. Миний шэс сүрэдэн миний бас сүрэдэн басан бүрнэ миний боже сүрэдэн Mini chest sur le dash, mini bass sur le dash.